하나님 오늘도 귀한 기회의 낯을 주신 것을 감사합니다. Эзэн минь энэ өдөр та мөн нандин шин ивэлийн боломжийг өгч талархъя. 제 심령이 하나님의 말씀으로 비춤받을 때가 가장 행복한 시간임을 고백합니다. Эзэн минь ямар ч үе дундаас тантай хамт таны өмнө зогсох цаг нь хамгийн аз жаргалтай бас хамгийн өрөөлтөй цаг гэдгийг би тунхаглаж байна. 공부를 위한 공부가 아니라 학위를 위한 공부가 아니라 사역을 위한 공부가 되게 하여 주시고 Эзэн минь танаас сонсогдож байгаа үг болон энэ цагууд нь хичээлийн төлөөх биш, зөвхөн сурлагын төлөөх биш, харин танд хэрэглэгдэх гэсэн хандлага дотор үндэслэгдэх болтугай. 저희의 평생을 하나님의 노를 받기 위한 굳은 각오와 결심이 세워지는 공부가 되게 하여 주시옵소서. Эзэн минь бидний амьдралын өдөр нэг бүр таны өмнө зогсох хойцоор үндэслэгдэхэд тусалсан энэ цаг болгож өгөөч. 하나님의 선하신 통치를 항상 받음으로 하나님의 놀라운 일들만 나타나는 삶이 되게 하여 주시옵소서. Эзэн минь бид өдөр бүр танаар удирдуулсан тэр удирдлагын хүсэмжлэн бас удирдуулсан тэгснээрээ таны доторх амьдрал дотор амьдрэх хүмүүс байлгаж өгөөч. 이 시간도 성령께서 친히 가르치시고 깨닫게 하시는 그런 시간 되게 하여 주시옵소서. Эзэн минь энэ цагт мөн таны ариун сүнс ойлголтыг өгч бас удирдах болтугай. 예수님의 이름으로 기도하옵나이다. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. Амен. 지난주에 그 과제 내드린 거, Ой. 그거 오늘 이렇게 좀 말씀하실 분 계시면은 이렇게 좀 다 하시는 걸로 알고 한번 시켜볼 건데요. 혹시 나는 발표 못하겠다 하는 분 계시면은 손 들어 보시겠습니까? За манайхан өчтөр өнгөрсөн хичээл дээр багш гэрийн даалгавар өгсөн тий. Гэрийн даалгавар дээр нөгөө Библийн 3 хэсгийг тий таад маань автаад ижилхэн зүйл нь юу вэ гэдгийг мэдээд ирсэн байгаа тий. За багш угаасаа та хэд хийцэн бахаа гэж дод нэг нэгээр нэр чинь дуудаж асууна гинэ. Асуухаас өмнө за яста энэ удаа намайг өнжөө зөгөөч би чадахгүй юм шиг байна гэж байгаа хүн байвал эртхэн гараа өргөрөө гэж. Цагийн сайхан дээр 예, 다 гараа 하시는 걸로. 되게 되게 예, 예, 그러면 삐다가 한 명, 웅상 사모님께서 손 드시네. 안 하신다고요? 언흥 님도 손 드시네요. 예, 예. 그러면 손 드신 분은 이렇게 지나가고 화면의 맨 위에 있는 분부터 새로 나오신 분은 또 저기 제외고요. 화면의 맨 위에 맨 위쪽 왼쪽에 있는 분부터 이게 차례대로 이렇게 말씀을 하시는데 거기까지 말씀해 주시고요. 네. За тэгэхээр гараа өргөсөн хүмүүс л орчин төрүүлээд одоо юу болчлаа тийм ээ. За алгасыг гэсэн зөвшөөрөл авсан гэсэн үг. Тэгэхээр энд ч байгаа оногч болон мөнхсайхагч бусд нь дараалалаар ингээ хэлээд явъя гэж байгаа хгүй даалгавраа. За тэхийн тулд хэдүүлээ одоо яг хүн болгоны нөгөө нэг дэлгэцүүд дээр өөрөөр харагддаг штеп. Одоогийн байдлаар пастрын дэлгэцэн дээр хамгийн дээдлэлт нь болохоор намжламагч их харагдаж байгаа хгүй юу? Тэгэхээр хин памагч болохоор чинь одоохондоо шинжтэй. Тэгэхээр памагчийг орхиод манай эдээс эхлээд манай хоёроос ахуулаад яг дарааллынхаа дагуу гэж байгаа хгүй юу? Багш дуудаад явах лээрээ сайхан ярилцаад явах нэ. 먼저 말한 그분의 말이 먼저 분의 말이 내가 말하는 것과 같을 수가 다 같을 거 아닙니까? 그러면은 자기는 표현을 조금만 이렇게 표현을 조금 달리해서 이렇게 말하면 되는 거예요. 같을 수밖에 없으니까. 예. За хэдүүлээ нөө даалгавар нь нэг ижилхэн. Тэгэхээр одоо нэг л зүйлийн талаар ийм олон хүмүүс 5 6 хүн зэрэг талаас нь ярихлаар чи мэдээж хэрэг агуулгууд нас ижилхэн болно шүү дээ тий. За гэхдээ тэглээгээд та маань ижилхэн юм угаасаа ярих гэж байгаа боловчийг боолч игэл нөө үгийн сонголтоо өөрөөр хийгээд ч юм уу боолч игэл жоохон нэг өөрийнхөө өнгийг оруулаад ч юм уу тий. Ингэж ярьж өгөөрэй гэсэн шүү. 네, 그러면 예, 그 왼쪽 첫 번째 분부터 말씀해 주십시오. 자, эхнийхээс эхлэе. 그러니까 목사님 이럴 수도 있어요. 지금 저의 화면에 보이는 그 순서하고
아, 목사님의 화면에 보이는 순서도 이렇게 다를 수 있거든요. 여기 이분들도 아마 핸드폰으로 들어간 분들도 좀 아, 다를 수도 있거든요. 아, 그래서 이렇게 그래, 목사님께서 먼저 이름을 불러주시고 예, 예. 그렇게 하시니까 어떨까 싶어요. 아, 그래야 되겠네. 그럼, 그래야 네. 되겠네. 그러면, 저기, 남질마님부터 먼저 해주시죠. За намжламагч хэсгэлээ. Сахлын хаалх нэ. Жүсэндээ цацж. За энэ гурван номноос харьцуулаад харахад ижил байгаа зүйлүүд нь нөгөө эрх мэдэл авсан хаадуудын одоо нөгөө дуулууртай байдал ба дуулуургүй байдлаас шалтгаалаад ард түмний хувь тавилан өөрчлөгдөж байна гэдгийг харсан байна. Тэгээ гол албан Албан. за, А гол албан за, гол алдаа зөрчил нь юу байсан бэ гэсэн чинь хуурамч шүтэн шүтэх дуулуургүй байдал хоёр дээр их алдаа гаргаж ирсэн юм байна гэдэг зүйлийг ижил хүний хувьд алдаанууд нь ижил давтагдж байгаа байдлыг бас олж харсан. Тэгээд сонзонгийн талаар бас үнэхээр байгаа зүйлүүдийг бас олж харсан байгаа. Нөгөө дуулуургүй байдлаас болж маш олон алдаа зөрчилтэй гаргаад эргээд бас бурхан сэргээж байгаа зарим нь бас ингээд шийтгэлээр үгүй болж байгаа ийм зүйлүүд нь бас давтагдчихээн гэдгийг харсан байна. 아, 첫 번째 여기 그 세 권의 성경을 보면 그 나라를 통치하는 왕들의 음, 그 하나님 앞에서 얼마나 순종하냐 아니면 불순종하냐에 따라서 백성들도 그 왕들에 따라서 왕들의 영향으로 또 부흥하기도 하고 또 그 멸망하기도 하고 이랬었던 점이 같았던 것 같습니다. 네, 예, 그리고 또 중간중간에 하나님께서 그래도 봐주시고 어떤 사람들은 또 살리고 일으키가 하시긴 하는데 그 중에도 서로에 대한 그 배려심이 없고 서로 싸움을 앞서가가지고 그걸로 해서도 다시 부딪히고 넘어지는 그런 그 죄들이 이게 계속 반복적으로 나오는 것 같다고 하는데요. 예, 예. 저는 짧은 답을 원했는데, 음, 가급적 짧게 간단히 음, 말씀해 주시는 게 실력입니다. 예, 잘하셨습니다. 예. За болчихно. Одоо нэг дараа дараагийн хүмүүс ерөнхийдөө нэг өгүүлбэртэй багтаагаад ингээд хэлээд өгөөрэй гэнэ. Богинохон богинохноор. 예, 그 다음에 만지님 해주시죠. За, манжидагч. За энэ гурван намайг харьцуулахад ерөөсөө эрх мэдэл одоо өсө болж одоо би юм тэгээ атаархах одоо тэр тиймэрхүү одоо бурхны өмнө дуулуургүй байснаасаа бурхны онцгоос одоо хөөгдөж байгаа байдлыг одоо шүүл шийтгэлийг авч яана гэж нэгэнд харсан. Тэгээд тэр байдлаа эргээд засвал бурхан эргээд дууддгийн харин засахгүй тэр жигтэй явах бол бурхны шүүлтэнд ордог юм а гэдгийг эндээс олж харсан. Өөр зүйл нь болохоор ямар ч үед одоо бусдад хатаархах харин бусад тусал дэмжиж яхах юм бол бурхны ивэл нэгүслийг авдсан байна гэж олж харсан. 자, 네, 만지님은 권력, 권세를 사람들이 중요시 여기고, 거기에다가 집중을 하고, 근데 제일 큰, 집중해야 할 부분임 하나님을, 아, 하나님 앞에서 불순종하고, 그리고 또, 근데 거기 사람들은 불순종으로 해서 그 징계를 받고, 또 다시 하나님 앞으로 하나님의 이름을 부르면은, 다시 하나님께서 살려주시는데, 그것 쉽게 까먹고 또 다시 이렇게 권력에 대해서 서로 싸우고 있는 그런 장면 같았던 것 같았습니다. 예, 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 잘하셨습니다. 예, 감사합니다. 아, 뭐, сайн байлаа. 그 다음에, 우리 게를레님 이제 해주시죠. гэлээ гэж юм дараагийнх нь. За би өөрийнхөө ойлгосныг
товч хэлэх юм байна те. Тэгж ойлголоо. Тэгээ бурхны Окей. улсыг бурхан өөрөө захирдаг. Мгм. Бурхны удирдагч хүнээр дамжуулан биелдэг бурхнаар удирдуулдаг нэгэн бурхны ажилд хэрэглэгддэг гэдэг энэ нөгөө сургамжийг бас би уншсан байгаа. Тэгээд бас эргүүлж нөгөө хичээлүүдийг харсан. Бас Мгм. нөгөө ажлынхаа хажуугаар бас хичээлүүдээ уншиж нөгөө сөхөж эргэж нөгөө нэг мартсан орхигдсан зүйлээ харсан. Тэгээд эндээс би харсан ойлгосон зүйлээ болохоор Давид хааны тухай нэг Мгм. сургамжийг би өөртөө хүлээж авсан. Тэр нь Мгм. юу вэ гэхээр Давид хаан нэг өөрийнхөө хүү Абсаломд нэг хөөгдөд алуулах гад нөгөө хүү Абсалом нь хөөжсэн тэр хичээлийг би нөхөж үзсэн байгаа. Тэгээд тэндээс өөртөө юу ойлгосон бэ гэхээр төрсөн хүү минь намайг ингэж алах гэж байхад тэр одоо Шимээ гэдэг нэг бас хүн түүнийг харааж ирсэн. Тэгээд би тэндээс бас өөртөө маш их сургамж авсан. Мгм. Бурхан яг ингээ нөгөө гим нүгэл үр дагавартай гэдгийг бас сурсан байгаа. Тэр үр дагавраа тэр нөгөө хариуг амсаж тэр Давид яг тэр одоо үүлийн үрд гэдэг юм тэгж нөгөө нэг тэрнийхээ нэг үр дагаврыг амсаж исэн хугацаа нь байсан байлээ. Тэгээд тэрийг нөгөө буцааж ингэж нөгөө үдсэн ядалж хорсож биш бурхан нэг зөвшөөрч байгаа юм байна гэж ингэ зөвөр ингэж хүлээж ойлгож ингэж авч ирсэн. Тэрийг би маш их үнэхээр өөртөө сургамж тусгаж авсан байгаа. Ямар нэгэн зовлон бэрхшээл ирэхэд тэр ингээд бурхан ингээд энийг зөвшөөрч байгаа юм байна, сургаж байгаа юм байна гэж Мгм. ойлгож хүлээж авах ёстой юм байна. Давидаас маш тэр хичээлээс маш их зүйл сурсан байгаа. Баярлалаа. 음. 네. 자, 여기 보면은 하나님께서 왕이시고요. 통치하시는 분이고요. 그리고 또 하나님 앞에서 순종하는 사람은 하나님의 일에 동침하실 수 있고요. 같이 이렇게 하나님의 일꾼으로 쓰임을 받고 있다고 하는데요. 그리고 이 숙제를 하기 위해서 그 전에도 뭐, 까먹었었던 부분들도 다시 기억하게끔 그 유튜브에서 올렸던 그 강의 내용들도 다 봤다고 하거든요. 보고 봤었었는데 거기에서 일단 본인이 또 다시 깨달은 것은 다윗 왕에 대해서 하나님 그 다윗 왕이 그 사울 왕을 해서 쫓기고 있었던 그 시기에 시메이 와서 다윗을 엄청 다윗한테 엄청 그 저주를 하고 욕을 했었던 그 부분이었는데 그걸 봤을 때 다윗이 본인은, 어, 자기의 그 자식한테도 쫓겨나왔었던 이 사람한테 심야가 이렇게 함부로, 그 마음대로 말을 하는 내용은 그래도 하나님께서 이거를 허락해 주신 것에 대해서 다시 한번 본인의 삶에서 유익한 그 교훈을 받았다고 합니다. 예, 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 수고 많이 하셨고요. 예, 네. 그러니까, 예. 그 다음에, 우리 잉그와이어를 하시겠습니까? 예. 아, За, за 3 номоо харьцуулаад бас хичээлээ одоо 1-р хаад номыг хичээлийг нөгөө эхлэхдээ хэлж өгчээсэн. Багшийн тэр зүйлийг эргэж харсан байгаа. Тэгээд гол агуулга нь бурхан бол хаан гэсэн агуулга байгаа. Бурхан аль ч цаг хугацаанд ямар ч нөхцөлд бол бурхан хаанчилдаг юм аа. Тэгээд хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй байсан ч захируулахгүй байсан ч бурхан бол хаан юм аа. Бурхан хаанчлах, захирах эрх мэдэлтэй, бүрэн эрх мэдэлтэй юм аа гэдгийг харсан. Тэгээд энэ 3 номоос бурханаар удирдуулахгүй байгаа хаадын одоо ялгаа, тэрний үр дүнгийн ялгаа нь харагдаж байгаа. Тэгээд эндээс би тэр шүүгчд номын 8:23 тэр Гедеоны хэлсэн үг одоо маш их бурханы жинхэнэ одоо тэр бүрэн хааны удирдлага захиргааг энэ одоо тодорхой хэлж өгсөн байгаа. Шүүгчд номын
8:23 дээр Гедеон ингэж хэлсэн байна. Би та нарыг захирахгүй. Миний хөвгүүн ч та нарыг захирахгүй. Эзэн та нарыг захирна гэсэн ийм үг байна. Тийм учраас угаасаа л эзэн хаан юм аа, захирах юм аа гэдгийг харсан. Тэгээд одоо бид нар орчин үед Матай номын 6:9-өөс бид нар эзний заасан гуйлтыг байнга залбирч уншдаг штеп. Тэрэн дээр 6:10 дээр таны хаанчлал ирэх болтугай гэд бид нар байнга залбирдаг байгаа. Тэгээ энэ нь ямар утга учиртай юм бэхээр угаасаа Бурхны хаанчлал ирсэн байгаа. Энэ нь ямар утгатай залбирдаг вэ гэхээр Бурхны хаанаар хүлээн зөвшөөрсөн. Та намайг болон биднийг одоо гэр бүлийг чуулганыг та хаанчлах болтугай гэж хүлээн зөвшөөрсөн ийм залбирал юм байна гэж ойлгож хүлээж авдаг. Тэгээд Бурхны хаанчлалыг одоо үнэхээр хүлээн зөвшөөрсөн таар миний хаан, таар бидний хаан гэсэн ийм залбирал юм байна. Тэгээд танаар удирдуулахыг, хаанчлахыг хүсэж байгаа энэ их маш гоё одоо зөв сайн залбирал юм аа. Тэгээд бид нар ямар ч цаг нөхцөлд одоо Бурханаар л удирдуулах, Бурханыг л хаанаа болгох юм байна. Тэгээд бид нар бол Бурхан хаан чинь бид нар түүний ард иргэд буюу боол. Тэгээд Бурханд бүх эрх мэдэл нь байгаа. Бурханд боол бол тэгвэл ямар байр суурьтай байдаг вэ гэхээр эрх мэдэл байхгүй, өмч хөрөнгө байхгүй. Харин хаан Бурханд бүх өмч хөрөнгөнд Бурханых энэ дэлхий минийхээ гэж Бурхан хэлсэн байгаа. Тэгээд Бурханд бүх эрх мэдэл нь байдаг учраас бид нар боолын одоо юугаар Бурханд удирдуулж явах хэрэгтэй юм аа гэдгийг ойлгосон байна. За, ивэл дөрөв номлолт баярлалаа. 자, 일단은 이해하신 부분이 하나님께서 왕이심을 이해를 하셨다고 하고요. 그리고 모든 세월이 지나든 어디 세월이든 어느 세월이든 하나님께서 모든 시간에 왕이셨고 이 왕을 인정을 하고 왕의 그 통치를 받는 사람들은 그의 백성으로 해서 성장을 하고 부흥을 했었다고 합니다. 그래서 이분이 일단은 그리고 여기 세 가지의 성경책을 보면은 그 하나님의 통치를 허락하신 사람들의 결과 또 허락하지 못하고 본인 자기 자신들을 이렇게 높이는 사람들의 결과들이 너무 이렇게 다르게 나왔다는 것을 이해를 했고요. 그리고 특히 사사기 8장 23절에 보면 기디온이 이렇게 직접적으로 본인 입으로 모든 사람들이 기디온을 왕으로 삼으려고 했는데 기디온이 나는 왕이 아니다. 내 자식도 여러분을 통치하지 않으시며 오직 하나님께서 여러분들을 통치하신다는 말을 본인 입으로 선포를 했다고 하고요. 그리고 또 요거를 똑같이 이렇게 생각을 해보면 마태복음 6장 9절하고 10절로 나왔을 때 거기 그 내용 주기도문에도 하나님의 통치에 대해서 그런 내용이 나오는 건데 우리도 이 시기에도 똑같은 하나님께서 왕이시며 통치를 하고 계시니 이 왕의 통치를 받으려면 먼저 우리는 종이나 또는 백성이라는 그런 개념을 가져야 한다는 것을 깨달았다고 합니다. 아유, 준비 잘 하셨네요. 잘하셨습니다. 네, 말씀 믿습니다. 네, 그 다음에 이제 우리 강바타르 씨 하시겠습니까? 네, 잠깐만. сайн байцгаана уу. За би хариулъя гэж. За ерөнхийдөө бол нэг сэдв болвол нэг энэ 3 номын сэдв нь бол Бурханаар удирдуулсан улс орон гэсэн сэдвийн дагуу хичээлүүдэд үзсэн байгаа. За тэгээд улс орны удирдагч нь бол хаан нь бол Бурхан юм аа. За тэгээд эндээс ингээ харах юм бол
энэ ч хаадуудын болон одоо ард түмний улс орны хаадууд болон ард түмний итгэлийн төвшнийг харуулсан байна. Тэгээд хамгийн гол одоо төстэй зүйл нь болохоор итгэлийн төвшнөр. Тэгээд ард түмэн шалгаагүй итгэлийн төвшнөрөө одоо бурханд хандах хандлага нь харагдаж байгаа энэ зүйлийг олж харсан. Тэгээд итгэл сайн итгэлтэй байна гэдэг нь болохоор бурханыг дагна, бурхан дуулууртай байна. Бурханы үгэн дотор амьдрна гэдгийг чухал байна гэдгийг төстэй зүйлүүдийг ингэж харж харсан. Тэгээд бурханаар удирдуулсан болон бурханаар удирдуулаагүй улс орн гэдэг энэ сэдвийн дагуу үзсэн. За, 여기도 보면은 여기 세 권을 보면 여기 내용들이 다 하나님의 통치를 받는 백성 시대와 통치를 받지 않는 시대의 차이점이 나왔다고 하고요. 중요한 메시지는 하나님께서 왕이시고요. 근데 여기다 보면은 하나님에 대한 그 태도를 보면 백성들하고 모든 그 나라의 믿음의 수준이 아주 큰 차이가 나는 것 같다고 믿음의 수준에 대해서 믿음의 수준에 따라서 그 순종을 하거나 통치를 받거나 또 한 주님 앞에서 의롭게 살려고 노력을 하거나 이런 것들이 나온 것 같았다고 합니다. 네, 예, 모두 성실히 그 준비해 오시고 또 이렇게 답을 잘 해주셔서 감사합니다. Манайхан итгэмжтэйгээр бас дуулууртайгаар даалгавруудаа хийгээд ирсэнд баярлалаа. 근데 이 중요한 요점을 말할 것 같으면 내용이 많아지지만 공통점이라고 하면은 내용이 굉장히 간단해야 합니다. Тэгээ ер нь бол нөгөө нэг жишээлх юм одоо гэрийн даалгавар дээр ийм байж байгаа. Хэдүүлээ ерөнхийн нөгөө нэг та одоо сурсан зүйлээ юм уу те энтэй одоо сэтгэлдлүүдээ хэллээ гэвэл бид нэр зөндөө урт ярьж болно. Харин ижил төстэй зүйл гэх юм бол маш тийм өртө богинохон хариулт байх хэвээр. 다 기억하시는 대로 제가 다시 말하면 그 각 성경에 요점이 있지 않습니까? За тэгээд та хэд харс тэ Библи болгоны нөгөө нэг тийм яг чухал хэсэг гэж байгаа тийм. 사무엘서 같은 경우는 이스라엘 나라의 왕은 하나님이시다 이거고요. За нэг Самуэль номыг харах юм бол Израилийн хаан бол бурхан гэсэн ийм агуулга байгаа. 제가 말 잘못했습니다. 사무엘상은 하나님 이스라엘 나라의 왕이 하나님이시다가 사무엘상이고요. За нэгдүгээр Самуэлийн агуулга дээр болохоор Израилийн эзэн нь бол бурхан гэж байгаа. 사무엘하는 하나님의 통치, 다스리심이 사무엘하이죠. За хоёрдугаар Самуэль дээр юу болохоор бурханы одоо захирах гэсэн бурхан захирагдах гэсэн агуулга. 또 열왕기상은 하나님의 통치를 받는 왕과 통치를 받지 않는 왕 이렇게 그 두 가지입니다. За тэгээд ийм байна. Нэгдүгээр Самуэль дээр болохоор Израилийн хаан бол бурхан. Хоёрдугаар Самуэль дээр бурхан удирдах гэдэг. Тэрний дараагийн агуулга дээр болохоор нэгдүгээр хаад дээр болохоор бурханы удирдлагыг авсан хүн болон аваагүй хүний ялгаа. Ердөө ийм юм байна. 제가 알려드리고 싶은 요점은 하나님은 우리 모두의 왕이시고 나의 왕이시라는 겁니다. За тэгээ пастор та хэд даалгавар өгөөд мэдээсэй гэж өссөн агуулга нь юу вэ? Бурхан миний хаан юм байна. Тэ бид нар бүгдээрээ бурханы ард түмэн байна гэдгийг ойлгосоо гэж бодсон. 하나님의 통치는 선한 통치이기 때문에 하나님은 통치하시기를 우리가 통치받기를 원하신다는 겁니다. Тэгээ бидний бурхан бол зөв бурхан. Тэгээ бурхан биднийг удирдахдаа зөвөр удирдан зөврөө. Тийм болохоор бид нэр бурханы удирдлагыг авахдаа тэгээд одоо айдсгүйгээр авах нь их чухал байгаа. 네, 그래서 제가 지금 말씀한 내용이 한 3분 정도의 입에서 3분 정도의 말에서 그 내용이 나왔어요. За тэгээ энэ агуулга болохоор сая 3 хүний юунаас харстай 3 хүний хариултан дээрээс бас гарч ирлээ.
그래서 요점을 그 공통점을 알면은 그 요점이 더 분명히 드러나고 요점을 붙잡고 있으면은 그 성경 전체가 다 깨달아지는 겁니다. За хэдүүлээ яг одоо ингээд сэтгэлдээ хуваалцсан бол илүү гоё өргөн те маш олон ингээд агуулгад орж ирнэ. Харин хэдүүлээ яг тийм богино хэлбэрээр яг чухал зүйлүүдийг санаж явах юм бол санах болгонд чинь яадаг гэхээр миний итгэлээр бас ингээд нөлөөлж өгдөг өсөлтөнд. 그래서 어, 정성스럽게 많은 내용을 말씀했지만 제가 원하는 답은 간단한 답이었습니다. Тэгээ та бүхэн маань бүгдээрээ дор бүрнээ тэр гоё оргилж байгаа сэтгэлийнхээ одоо те үндснээс их ингээ өргөн гоё хариулсан. Тэгээд харин миний хүсчээсээ хариулт болохоор богинохон ганцхан өгүүлбэр байсан. 이제 본문 들어가도록 하겠습니다. За хэдүүлээ агуулгаараа орцгоё. 2장, 2장, 오늘은 38절인데요. За хэдүүлээ одоо 2 дугаар бүлгийн 38 дугаар эшлэл рүү очихч. 이것은 작은 그 두 번째, 작은 두 번째고요. 예. Энэ нөгөө дотор сэдвүүд агуулгууд явж байгаа те тэрний одоо нэг жижиг 2 дугаар сэдв рүү орж байгаа гэж. 그러니까 13번째의 그 큰 제목 가운데 두 번째이죠. Өөрөөр хэлэх юм бол 13 дугаар сэдвийн одоо 2 тон гэсэн үг. 2 тон. 네, 내용은 심의가 순종하겠다 약속함. За сэдвийн гарчиг болохоор шимэй дагая гэж амласан нь гэсэн гарчиг байна. Энэ юг үтсэн байх юм, бичсэн байх юм. 13:2 нь шимээ дуулууртай байхаар амласан. Одоо дууссан байна уу? Ром намын 14:22 гээд холбоотой ишлэлээр нь ингээл мөцсөн. Энэ агуулга бичсэн байна ах. Бичсэн байна. 목사님, 이 내용은 배운 것 같다고 하는데요? 그 38절 그 지난주에 설명했는데 설명이 네. 다 안 됐기 때문에 그 설명이 더 필요해서 하는 겁니다. 예. 네네. хэдүүлээ яасан юм бэ? Өнгөрсөн лоод энийг үзэж хагаад 38 дугаар хэсгээ уншсан гинэ. Гэхдээ энэ дээр нөгөө жоохон урт тайлбар байх байсан болохоор эхлэлээд орхисон юм байна. 그래서 솔로몬이 한 말에 대해서 심의가 그렇게 하겠다고 답을 했죠. За тэгээд нөө Соломон хэлсэн чинь шивээ тэгье таны зөвөө би дагая гэдгийгсээ хэлсэн тий. 그러면 왜 그 무엇 때문에 그 심의가 그것을 옳다고 여겼는지 이제 그게 설명돼야 될 부분이기 때문에 그걸 말하는 겁니다. За тэгээд шимээ яагаад үүний төлөв зөвөө хүлээн зөвшөөрсөн талаар хэдүүлээ энэ дээр жоох анхаарах юм байна. Анхаарч суралцгаая. 하나님의 말씀하심과 하나님의 알려주심은 우리 모든 인간들이 그것을 다 옳게 여기고 받아들일 만한 내용들인 거예요. За нэгдүгээр шимээ шууд хэлснийг нь тэгьяг хүлээн зөвшөөрсөн те. Ер нь л энэтэй адилхан бидний бурхан биднэрт мэдүүлж бас биднэрт хэлж байгаа тэр агуулгуудыг бид нэр зөвөр сонсч чадах юм бол бид нэр үргэлж тийм ээ за тэгья гэж хүлээж авах хэмжээний дандаа тэм зөв агуулгуудыг бурхан биднэр лөө өгдөг. 우리를 위하신 선하신 뜻을 알려주시는데 그건 우리 마음이 본성으로 그것이 옳다는 걸 알아요. Тэгээ бурхан биднэр лөө хандсан өгүүдийг хэлэхдээ дандаа миний төлөө, миний ирээдүйн төлөө надад ашигтай сайныг хэлдэг учраас бидний зүрх сэтгэл сүнс маань тэрийг баярлан тийм ээ гэж хүлээж авдаг ер нь бол. 그것은 우리 모든 인간에게 그 주어져 있는 선한 마음, 양심이라는 것입니다. Тэгээ энэ ингэдэг бүх хүмүүст ийм одоо байдал гэдэг гэнэ бүх хүн болгонд нөгөө зөв буруугийн цензур байдаг тийм ээ. Тэгэхээр яг тэрнгээрээ хүн яг тэр одоо тэрнгээрээ шууд энэ зөв байна гэдэг мэдэрдэг. 그러니까 성경에 양심이라는 단어가 많이 나오는데 그 양심이라는 거를 어떻게 어떤 의미로 말씀하시는지 모르겠지만 양심을 정확히 말하면 양심이라는 단어가 있죠. 저 양심이라는 단어가 그 한국말로 어떤 의미인지 아십니까? 정확히 다? 그 여러 의미로 해석되는 것 같은데 목사님께서 그럼 설명을 해주시면 저도 그렇게 전달을 할게요. 예. 그 양심이라는 말은 성경의 양심이라는 말은 선과 악을
구분하는 마음, 이게 양심이라는 말입니다. Мгм. За биднэр дээр болохоор манай Монгол Библиэл дээр болохоор тэр ухамсар гэж орчуулад байдаг байхгүй юу? Тэр болохоор ухамсар гэж орчуулдаг агуулга нь болохоор хүнд сая нөгөө хэлсэнтэй адилхан хүн бид нэр ингэж ярьдаг шүү ухамсарлахгүй байна, ухамсарлж гин үү өдр гэж ярьдаг шүү дээ тий. Гэхдээ яг Библиэл дээр харах юм бол хүн өөрийн тэр ухамсар байдаг гэнэ тэр ухамсар гэдгийг хэдүүлээ яг багчилж орчуулах юм бол сайн аль нь мөгд зөв бурууг ялгадаг юм сэтгэлгээ гэж байгаа хгүй ялгах юм сүнсний чадвар. Тэгэхээр м, тийм зүйл хүмүүст байдаг бүх хүмүүст. 그러면 성경에 기록되어 있는 단어를 봐야 우리가 또 정확히 알 수 있는 건데요. За тэгэхээр Библийн агуулгыг харъя. Тэгэхээр эндээс л тодорхой харагдана. 어, 디모데전서 1장 19절, За 1-р Тимот 1:19. 그다음에 로마서 2장 15절, За Ром 2:15. 두 가지만 적어놓고요. За манай тэмдэглэж аваад тэглээ цаашаа явъя. 디모데전서 1장 19절 누가 한번 읽어주십시오. За хэн нэг нь 1-р Тимот 1:15-ыг уншчих уу? 1장 10 9절이요, 9절. 1:19 байна. За 1-р Тимот 1:19. Мгм. Итгэл ба сайн мэс чанараас сах зарим нь үүнийг үл ошоосноос итгэлэн сүрсэн хөлөг онгоц мэт болжээ. Амен. 아멘. Мэн. 여기 양심이라는 말이 두 번 반복해서 나옵니다. Энэ дээр болохоор тэр одоо солонгосоор бол бид нар монгол хэлэн дээр ухамсарч хүчүүл одоо 2 удаа гарч байгаа гэж байгаа хгүй энэ дээр. 이것은 선한 것을 분별할 수 있는 하나님께서 주신 우리가 본래 갖고 있는 분별력이죠. Өөрөөр хэлэх юм бол энэ болохоор нөгөө нэг ийм зөв ба бурууг ялгах чадварыг хэлээд байгаа. Тэгэхээр манайх болохоор монгол библиэр л орчуулахлаар болохоор сайн мэс чанар гэсэн байгаа даа тийм. 그래서 하나님의 말씀을 들을 때 그 말씀이 옳다는 것을 스스로 알게끔 하나님께서 해놓으신 거예요. Тэгээ хүн угаасаа дотроо сүнстэй шүү дээ. Тэгэхээр тэр сүнсээрээ бурхны үгийг сонсох үед энэ зөв сайн зүйл яригдж байна да гэдгийг мэддэг гэж. 또 하나님의 뜻에 맞지 않는 하나님의 말씀에 맞지 않는 것을 볼 때에는 그것이 잘못됐다라고 그렇게 자기가 분별하는 능력이 있죠. За бас дахиад яадаг гэхээр хүн бурхны хүслийн дагуу биш үйлдэл ирэхлээр бас надад ингээд нэг тэр мэс чанар маань бас ингээд мэдүүлдэг. Эвгүйсээр тий энд буруу яваад энэ гэдэг бас мэдүүлдэг. 그래서 죄를 죄인 줄로 죄를 죄라고 전혀 생각하지 않고 짓는 죄도 덜어 있지만 대부분의 죄들은 그것이 잘못됐다는 걸 알고 짓는 죄가 거의 대부분의 죄이죠. Хүн угаасаа нөө гэмт хүн гэж ярьдаг. Гэхдээ хүн өөрөө одоо яадаг гэхээр буруу үйлдэж явах үед буруу гэдгийг мэддэг. Тэгсэн мөртлөө ихэнхдээ мэдсэн хэрнээ үйлддэг тийм агуулгууд байдаг. Надад мэдрэгдсэн хэрнээ дуулуураар үйлдсэн тийм гэмүүд байдаг. 그래서 말씀을 만난 우리 인간의 마음은 착한 양심이 되어가지고 모든 옳고 그름을 분별하는 능력이 생기게 됩니다. За гэхдээ харин тийм хүмүүс яадаг гэхээр эзний үг рүү ирээд эзний үгээс ингээд эзэнтэй уулзах үедээ ингээ яадаг гэхээр сэтгэл зүрх маань илүү ингээд нэг сайн руу тэмүүлж илүү цэвэршиж гүдгэр байдал ингээ арилж өгдөг. 그럼 시므이가 들은 말은 그것이 자기에게 좋은 말씀인지 자기가 해롭게 하는 말씀인지 분간이 됐을 겁니다. За тэгэхээр яг энэ зарчмын дагуу Соломон Шимейд одоо хэлэх үед нь Шимей те өөрийнхөө тэр сүнсээрээ энэ нь зөв байна гэдгийг мэдэрсэн баг. 왜 나에게 어려운 조건을 제시하는가 이런 생각이 들지 않고 나를 안전하게 하는 방법이 주어졌구나 그런 생각을 할 수가 있는 거죠. За тэгээ юу гэсэн гэхээр би энэ чи юм хэцүү юм гэхгүйгээр харин те надад харин нэгүүлсэнгүй хандаж намайг илүү те аюулгүйгээр аж төрөх боломж олгож юм байна гэж хүлээж авсан баг. 하나님의 말씀이 우리에게 주어지는 것은 나를 어렵게 하는 그런 과제를 주는 것이 아니라 나를 안전하게 하는 안전장치를 주는 거라고 그렇게 생각하는 게 옳은 겁니다.
Бид нар бас ер нь эзний үгийг хүлээж авахдаа за энэ үг хэцүү үг байна, энэ үг гоё үг байна гэж хүлээж авах биш, харин Бурхны үг болгон миний сайнны төлөө намайг өсөж дэвжээж аюулгүй амар тайван байлгахын төлөө өгж байгаа гэдэг ингээд гэж хүлээж авах нь их чухал байгаа. 하나님의 말씀을 들을 때 우리 마음에서 나오는 그 양심은 그 말씀이 옳다는 것과 그 말씀이 나를 위한 말씀이라는 것과 내가 그 말씀을 따르면 안전하다는 것을 우리 양심이 알 수 있습니다. Тэгээ бид нар эзний үгийг сонсох үед яадаг гэхээр миний тэр ухамсар гэсэндээ мэддэг одоо тий миний тэр мэс чанар хүртэл энэ эзний үг нь надад сайн шүү гэдэг нь мэдэрдэг. 그러나 양심을 방해하는 또 다른 하나의 마음이 있죠. Гэхдээ а ганцхан тэр сэтгэл зүй надад байдаггүй өөр бас эсрэгцүүлсэн сэтгэл зүй бас байдаг. 그건 욕심입니다. Тэр нь болохоор махбодын хүсэл гэж ярьдаг тий. Тэр бол шунал хүсэл байдаг. 욕심과 양심은 항상 우리 마음에서 서로 싸우고 있습니다. За тэр болохоор эзнээс эсэргүүцдэг гэсэн тий. Тэгэхээр миний дотор зөв рүү тэмбэлсэн сэтгэл байдаг. Дураараа байх гэсэн сэтгэл байдаг. Энэ хоёр надад дотор ингээ өргөлж тэмцэлдэж байдаг гэсэн. 욕심에 끌려가지 않고 양심의 인도를 받기 위해서는 하나님의 말씀이 우리 마음에 분명히 주어져 있어야 되는 거죠. Тэгээ бид нэр өөрийнхөө тэр зөрүүд муу тэг хүсэлийнхээ дагуу дураараа авирлахгүй тулд надад юу хэрэгтэй гэхээр би эзний үгт ойр байж сайн мэс чанараа өрөөс тэтгэж яхах нь чухал байдаг. 우리에게 주신 말씀은 모두 우리를 살게 하기 위한 말씀인 거예요. Бурханаас биднэрт өгж байгаа үгүүд бүгдээрээ биднийг амьдруулахын төлөө өгдөг үгнүүд байдаг. 그러나 욕심에 끌려서 그 말씀을 거역하고 거스리면 그 살리는 말씀이 자기를 죽게 만드는 말씀이 되는 거죠. Гэхдээ бид нар харин тэр намайг амьдруулахад өгөх гэж байгаа тэр үгнийх нь өмнө зогсохдоо дургуулхаад хүлээж авахгүй тэ өөрийнхөө байгаад ах юм бол би өөрийгөө өөрөө өвхлөө өөрөө сонгодог гэсэн үг. 말씀을 거역해서 죽게 되었다고 해서 그 말씀이 그 잘못된 것은 아닙니다. Хүн эзний эзний үгийг хүлээж авахгүй гүйцээр агаад өөрөө өвхлээ гэж бодоход сүнсээр өвхлээ гэж бодоход эзний үг буруутан болохгүй. 로마서 7장 10절에서 12절 말씀 보시면은요. За тэгэхээр Ром номны 7-гийн 10-аас 12-ыг үзэх юм бол 거기에 이것도 읽어봐야 되겠네요. 이거 한번 읽어주십시오, 누가. хин нэг нь та уншиж өгөх үү? Хин нэг нь уншиж өгөөрэй. Ром 7-гийн 10-аас 12. Ром 7-гийн 10-аас 12. 10-аас 12. Мгм. Аминд гэсэн тушаал нь үхэлд хүргэдгийг би мэдэв. Учир нь тушаалаар шалтгаглаж нүгэл намайг мэхэлсэн бөгөөд намайг түүгээр алсан. Тиймээс гуйл бол ариун бөгөөд тушаалч ариун зөв бөгөөд сайн юм аа. Амен. 이거 아멘. 그 2장 15절 맞죠? 아니요, 목사님. 로마서 7장, 잘못 2장 15절이에요. 2장 15절. 로마서 2장 15절이요. 네, 네. 자, 롬 2-의 15ыг уншигнэ. Хоёрын 15 гэсэн. Ром 2-의 15ыг. Хуулийн шаарддаг зүйлс зүрхэнд нь бичигдсэнийг тэд инхүү харуулж байна. Тэдний мэс чанарч хамт гэрчилж бодол санаанч нэг нэгнээ буруутгадаг эсвэл өмгөөлдөг. 아멘. 아멘. 율법이 말씀하시는 것을 양심이 거스리면은 그러면 그것은 자기를 해롭게 만드는 것을 선택하는 것입니다. За энэ дээр харах юм бол те эзний хуулийг авах үедээ хүний сэтгэл ингээд хүний мэс чанар нь те яадаг гэсэн бэ?
нэгвэл эсрэг хүлээн зөвшөөрдөг эсвэл буруутгагддаг гэсэн. Гэхдээ ингээд ирэх үед хүн яадаг гэхээр аль болохоор өөртөө илүү хялбар юм шиг санагдсныг сонгох гэж хичээдэг гэсэн. 그러니까 양심이 그 잘못된 것을 계속 잘못됐다고 그걸 말하고 반대하고 싸우는 거죠. Тэгээд яадаг гэхээр хүн аль болохоор амар хэлбэрийг сонгох гэж хичээх үед миний дотроос нөгөө мэс чанар маань тэр нэг энэ буруу штэ энэ нэг л биш байна да гэдэг ингээ үргэлж ингээ хэлээд сануулад миний мах хоттой тэмцэлдчихэд гэсэн. 또 한 구절 로마서 7장 10절부터 12절까지 읽어주십시오. Одоо дахиад Ром 7-гийн 10-аас 12-ыг хэлээ уншия. Дахиад уншия. Ром 7-гийн 10-аас 12. Тэгээд би амийг амлсан тушаалын үхэлд хүрэгдгийг мэдлээ. Учир нь тушаалаар шалтгаглаж нүгэл намайг мэхэлсэн бөгөөд намайг түгээр алсан. Ухтаа хууль бол ариун, бас тушаалч ариун. Зөв бөгөөд сайн юм. Гэтэл энэ хүү сайн нь надад Амин болсооч. өгсөн. Басаа. Яруу То님? 다 읽으신 거예요? 네, 방금 읽었어요. 아유, 예. 저는 또 다시 읽으시는 줄 알고. 여기 방금 다시 읽었어요. 그러시군요. 예, 예. 네. 지금 이 말씀은, 욕심에 끌려서 양심을 거스리고 말씀을 어기면 말씀 어긴 결과가 자기에게 큰 죽음과 고통으로 다가오는 겁니다. За энэ агуулга дээр хэлж байгаачлан тийм ээ. Бид нэр амин төргөж байгаа үгийг үл тоогоод тий өөрийнхөө дураар явах юм бол яа гэсэн бэ? Эцэстээ би үхэл төрдөг юм аа гэдэг хэлсэн. 나를 생명으로 이끄실 말씀을 욕심 때문에 버렸다면 그것은 나를 죽게 만드는 말씀이 되는 거죠. За хүн яа гэсэн бэ? Намайг эзний үг надад дээр ирэхдээ надад ам болох гэж ирдэг. Гэтэ би тэрийг хүлээж авахгүйгээр өөрийнхөө хүслийг дагах үед надад тэр ам болох гэж иржсэн тэр үг маань над руу үхэл болж ирдэг гэсэн үг. 그럼 죽게 만든 책임은 욕심에게 있는 것이지 말씀에 있는 게 아니라는 거예요. Тэгэхээр тэгвэл одоо үг намайг алчлаа гэж болохгүй гэж байгаа хгүй. Ягаад тэгэхээр анхандаа ам болох гэж иржсэн үгийг би өөрөө хүлээн зөвшөөрөг учраас эцсийн дүндээ хариуцлага нь хэнд байхаа гэхээр миний махбодод буюу миний өөрийн хүсэл сонирхол сонголтонд л байгаа гэсэн. 모든 말씀은 다 선하고 모든 말씀은 나에게 필요한 것이고 말씀이 나를 해롭게 하는 게 아니라는 겁니다. За тэн дээр дахиад сануулсан тий. Бүх үгнүүд ариун гэж. Бүх үгнүүд надад амийг өгөх төлөө байдаг тий. Тэгэхээр бид нэр тийм учраас бүх үгнүүдийг одоо хүлээж авах нь чухал байна гэдгэлсэн. 욕심을 버리고 이 양심에만 따라가게 되면 나는 반드시 말씀으로 말미암아 생명과 복을 얻는 거죠. Бид нэр эсэргээрээ те өөрийн тэр мах бодын өсөл тачаал юу гэдгийг өөрийнхөө бодол тэр бүх зүйлийг орхиод үг рүү анхаарад үгэн дээр дуулууртад авах гэж хичээх үед эцэст нь юу болдох юм бэ? Тэгэхээр ам болон өрөөлөг болох боломж бол бүрэн байна гэсэн. 로마서 14장 22절 이것도 읽어주십시오. Хэн нэг нь Ром 14-ийн 22-ыг уншиж өгөөрэй. Ром 14-ийн 22. Ром 14:22. Та өөртөө байгаа итгэлээ Бурхны өмнө өөрийнхөө хувьд л байлгах, зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө ялалдаггүй хүний ерөөлт хийё. 아멘. 자기가 옳다고 생각하는 그 옳은 판단, 그 양심이 그 옳다고 할 때 그걸 따르는 자는 복이 있다라는 말씀이죠. 이거 무슨 뜻일까요, 목사님? 자기가 본인이 옳다고 생각하는 걸 따르면 복이 있다고요? 자기가 옳다고 생각하는 대로 그 판단을 따라가면
그 사람 복이 양심을 따라가면이라는 뜻이죠, 목사님. 그렇죠. 양심을 음. 따라가는 거죠. Тэгээ энэ дээр хэлж байгаа нь болохоор юу сутгатай гэхээр а өөртөө байгаа тийчтэй бурхны өмнө өөрийнхөө хувьд л байлаа гэж зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө ялалдаггүй хүмүүд нүслэр би хийх үед миний одоо тэр мэс чанар намайг яллахгүй байвал те тэр яллахгүй байгаа тэр зүйлээ хийж байгаа хүн ерөөлтэй гэсэн үг. 그러니까 이 구절은 지금 양심의 책망을 받지 않는 자, 그러니까 양심의 그 양심의 가책을 받지 않고 양심의 편안, 양심에 맞는 행동만 하는 사람은 하나님께 반드시 복을 받는다는 거죠. Өөрөөр хэлэх юм бол те миний мэс чанарынхаа хувьд би чинь сайныг хүсдэг штэ. Тэг яг тэрийг дагаад хийх тусам миний мэс чанар буюу миний тэр ухамсар намайг яллахгүй. За тэр ухамсар нь яллахгүй, зүрх нь яллахгүй байгаа хүн ерөөлтөе гэсэн. 그 시므이가 그 솔로몬의 한 말을 옳다고 한 것은 그 양심이 그것이 그 말씀이 옳다는 것을 알고 있었던 겁니다. За тэгээд л буцаад нөгөө нэг библийн ишлэл рүү орох юм бол Шимей те эзний өмнө Шимей эзний үгийг сонсох үед мэс чанар нь буюу түүний ухамсар нь те энэ зөв гэж түүнд ингээ ойлгогдсон учраас Шимей түүнийг хүлээн зөвшөөрөөд тийм ээ энэ зөв үг байна гэж хүлээж авсан. 그럼 그렇게 하겠다고 말한 것은 바로 하나님과의 약속이 되는 거예요. За тэгээд тэр яасан бэ? Тгийе гэж хэлж байгаа те би тэгэж үйлдэе гэж хэлсэн нь өөрөө одоо бурхантай хийсэн юм бурхны өмнө хийж байгаа амлалт болсон байна. 구약에서 하나님과 약속을 할 때는 송아지를 둘로 쪼개서 그걸 이렇게 벌려놓고 양쪽으로 놓고 그 사이를 지나가는 행동으로 약속을 했습니다. Тэгээ хуучин гэрээний үед хэдүүлээ харах юм бол амлалт гэдэг зүйлийг яаж хийжсэн гэхээр бярууг те яг амлсан гэж байгаа үг нь хүн бярууг ингээд одоо голоор нь хуваагаад хоёр талд нь тавьж чаад тэр дундуур ингээд алхдаг гэсэн те. 그 의미는 내가 이 약속을 지키지 않으면 이 쪼개진 송아지와 같이 내가 죽는 것이 마땅하다라는 자기 그 결심과 약속을 하는 거죠. Тэгээд хүн яагаад тэгж бярууг хуваагаад туглыг хуваагаад дундуур нь гардаг гэхээр хэрвээ би амлалтаа одоо биелүүлэхгүй тий амлалтаа зөрчих юм бол энэ тугал мэт болгоё гэсэн ийм одоо утгатай юм байна. Дундуур нь гардаг. 그러니까 자기가 옳다고 여기고 받아들이는 그 말씀은 도중에 그 말씀을 버리면 안 되는 절대로 지켜야 할 평생에 지켜야 할 말씀이라는 겁니다. Өөрөөр хэлэх юм бол тухайн хүн зөв байна, энэ сайн байна гэж үгийг үзнийг хүлээж авлаа гэх юм бол тэр хүн тэрийг насан туршдад авах хэрэгтэй гэсэн агуулгаас явж байгаа. 하나님의 말씀을 버리는 그 결과가 얼마나 두렵고 얼마나 혹독한지를 우리 모든 인간들은 알아야 하는 거예요. Тэгээ бид нар болоод зогсохгүй бүх хүмүүс мэдэх ёстой зүйл нь үлэхээр Бурхны өмнө хийсэн амлалтаа зөрчих нь ямар аимшигтай вэ гэдгийг бид нар үргэлж санах ёстой. 예레미야 34장 그 18절에서 21절 적어 놓으시고요. 예레미야 34장 18절부터 21절. За манайха Иремья номны 34-ийн 18-аас 21-ийг та тэмдэглээд аваарай. 거기에는 이스라엘 백성들이 송아지 쪼갠 송아지 사이를 지나면서 한 약속을 지키지 않은 결과가 무엇인지 말씀하는 것이죠. За энэ агуулга дээр юу байгаа гэхээр Израильчууд өөрсдөө эзний өмнө тангарглаад тэр одоо хуваасан туглынхаа дундуур гарцсан байж. Гэтэл тэд нар өөрсдөө гарсан хэрнээ амлалтаа биелүүлээгүй. Тэрнээс болоод үүссэн үр дүнг энэ дээр гарч ирж байгаа. 이제 세 번째 작은 제목 세 번째 들어가겠습니다. За хэдүүлээ 13-ийн 3 дугаарт орж ийн. 시므이가 약속을 어김. За 13-ийн 3 дугаар сэдв болохоор Шимей амлалтаа зөрчсөн гэсэн агуулга. 어김이라는 단어 옆에 가로치고 잊어버림이라고 적어 놓으시기 바랍니다. 가로 안에 잊어버림. Зөрчсөн нь гэж үчиж байгаа шүү дээ. Тэгэнгუутаа зөрчсөн нь гэдгээс зураас татаад юу гэж бичиж болох вэ? Мартсан нь гэж бичиж бол мартсан нь. 39절부터 40절까지입니다. За 39 40-р ишлэл байгаа. 39절과 40절 한번 읽어 주십시오. За 39 болон 40-р ишлэгийг л уншия. За энэ дээр гэсэн
Тэгтэл 3 жилийн төгсгөлд Шимейн 2 боол Гатын хаан Макагийн хүү Ахиш руу зугтжээ. Шимейд харагтун боолууд чинь Гатад байна гэж мэдүүлэхэд Шимей босож илжгээ эмээллэн боолуудаа ирж хайхаар Гатад буй Ахиш руу явсан билээ. Шимей явж Гатаас боолуудаа дагуулan иржээ. Амен. 아멘. 아멘. 여기 3년 후라는 것은 하나님께서 시므이가 약속을 굳게 붙잡고 있는지 여부를 시험하시기 위해서 어떤 일을 하셨다는 의미가 있습니다. За тэгэн дээр 3 жил гэж харчаа тийм ээ. Тэгээ бурхан яасан бэ? Өөрхийнх нь өмнө амласан Шимейгийн амлалт нь тэр амлалтаа санаж гинэ үгүй юу гэдгийг шалгахын тулд нэгэн одоо сорилтыг явуулсан байгаа. 두 종이, 시므이의 그 종 2명이 시므이를 도망가서 그 이웃 나라 다른 지역으로 가드라는 다른 지역으로 이렇게 도망갔죠. За тэгээ тэр нь ямар сорилт гэсэн бэлээ? Шимейгийн 2 зарцсан тий одоо хажуу аймгийнх нь хажуу улсынх нь Гат гэдэг газар зогтсон гэсэн тий. 어, 그 겨우 3년밖에 안 지난 시점인데 시므이가 그 약속을 어기고 그 종을 잡으러 간 거예요. За тэгээ Шимейгийн хувьд яасан бэ? Ер нь бол тэр 2 боолын юу яах гээд авчрахаар явсан тий амлалтаа мартсан. 솔로몬과 한 약속은 자기의 생사를 결정짓는 굉장히 중요한 약속이에요. Ер нь бол Соломонтой хийсэн амлалтыг харах юм бол өөрийнх нь амь яригдж байгаа чухал амлалт байсан шүү дээ тий. 그래서 그 약속 자체를 잊어버린 것은 아닐 겁니다. Тэгэхээр өөрийнх нь амь яригдж байгаа юм чинь уулын тэр амлалтыг мартах ёсгүй шүү дээ тий. 그러니까 몰라서 알지 못해서 간 건 아니라는 거죠. Тэгээ бас Шимей яасан бэ? Аль хэдийн амлалт хийсэн антен холбоотой юм яригдж байгааг бол мэдчихсэн. Гэтэ тэр юу гэдгийг юу ч мдээгүй ингээд одоо боолуудаа хэрэг хайхаар явсан юм бол биш байгаа тий. 그럼 왜 자기가 옳다고 하고 지키겠다고 한 약속을 어기고 왜 종을 잡으러 갔을까요? Гэтэ одоо хэдүүлээ эндээс харах юм бол Шимей өөрөө таны зүг байна би тэгье гэд ингээд хэлжсэн тэр амлалтаа мартаад боолуудаа авах гээд ингээд явсан болоо яагаад? 그것은 바로 욕심에 끌려서 양심을 저버린 것입니다. За тэгэхээр энэ нь болохоор Шимей ясгалаарэ өөрийнхөө ухамсар тэ зүрхэн дотор энэ болохгүй дээ гэж сануулсан л баг. Тэгээд нөгөө юу мэс чанар нь сайн мэс чанар. Гэхдээ тэр ясгалаарэ өөрийнхөө махбодын бодлыг илүүд үзсэн гэсэн үг шунлээ. 도망간 종을 놓치지 않겠다는 그 욕심이 너무 커서 양심은 그걸 반대하는데 그 양심을 물리치고 간 겁니다. Тэгээд тэр яасан бэлээ? Өөрийнх нь 2 одоо боолыг авчрахын тулд явж байгаа тийм ээ. Гэхдээ магадгүй дотроос нь тэр мэс чанар нь тий болохгүй дээ гэж сануулсан байх. Гэхдээ тэр ясгалаарэ зөвхөн тэр боолыг л олж ирэх тэр анхаарсан. 그러면은 약속을 잊어버린 건 아닌데 왜 그 제목을 잊어버렸다고 제목을 적었을까요? 제가 말을 했을까요? За тэгвэл сая та гэдэг нэг 15-ын 3 дугаар 3 дугаар сэдвийг бичих үед одоо умартсан гэдэг үгний хаажуудалд нь зураас татуулаад мартсан нь гэж бичүүлсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэгэж бичүүлснээс учиртай 하나님의 말씀을 지켜 행하면 복이 임하고 그걸 어기면 저주가 임한다는 사실을 그 결과를 잊어버린 거죠. За тэр юуг мартсан гэхлээрэ Бурхны үгийн дагуу үйлдэхэд тэр нь ёроол байдаг бөгөөд буцаагаад Бурхны үгээс зөрөөд тэ одоо дураараа үйлдэх нь тэрний дараа хараал байдаг гэдгийг мартсан байсан гэсэн үг. Шимей. 하나님의 말씀은 우리 장래를 위한 말씀인데 장래에 어떻게 될지에 대해서 생각을 안 하고 잊어버리면 그 말씀을 알고 있다고 할 수가 없는 겁니다. Эзэн Бурханаас биднэрт үгийг өгөхдөө дандаа ирэх өдрүүдэд болох зүйлтэй уялдуулж ирээдүйн одоо зүйлсүүдтэй уялдаж эзний үгийг өгдөг байгаа. Тэгэхээр бид нар тэрийг хүлээж авахдаа одоо юу гэдэг эзэн ингэхнэ тэгхнэ гэж хүлээж авдаг гэсэндэ бид нар тэрийг мартчихсан бол яах вэ? Ирээдүйн найдварч гэсэн байхгүй болдог. 하와가 뱀의 유혹을 받고
선악과를 먹을 때 뭘 잊어버린 겁니까? За эдлээ Евагийн талаар бодож үзье л да. Ева сайн мог мэдүүлэгч модны жимс идж байгаа тий. Тэр идж байгаа үед юуг мартсан байсан бэ? 그걸 먹으면 안 된다는 사실은 잊고 있지 않았던 거예요. Тэгээ уул нь бол тэр ясчлал идэхтэй уул нь болохгүй дээ гэдг бодож исэн баг. 그러나 그걸 왜 먹지 말라고 하셨는지 그 결과를 뱀의 말을 듣느라고 그걸 잊어버린 거예요. Тэгээ Ева юуг мартсан гэхээр уул нь болохгүй дээ гэж бодож исэн ч гэсэндээ идчихвэл яг яах юм болоо гэдэг тэр нэг эзнээс өгсөн үр дүнгийнхэн талаар хэлжсэн үгийг нь мартсан байсан гэсэн үг. 그러니까 잊어버린다는 의미는 기억을 못한다는 게 아니고 Мгм. 생각해야 할 것을 생각하지 못한다는 그런 의미입니다. Тэгээ эдгээр ингэж мартах гэдэг үгийг ихдээ бодохдоо зүгээр өө би мартчих гэдэг амархан хэлдэг шүү дээ тий. Гэтэ яг үнэндээ мартах гэдэг үгээр тэр юу явдаг гэхээр би мартах ёсгүй юмыг бодож явах ёстой. Тэгээд дотроо хадгалж явах ёстой юмыг үл тоомсорлож тэрийг булсан булахыг одоо мартах гэж хэлдэг. 그러니까 다른 생각이 들어오다 보니까 먼저 하던 올바른 생각을 하지 못하게 되는 거죠. Хүн дэдэтээ ингээд өөр зүйлийг бодож явах үед ч юм уу өмнө бодогдож ирсэн зөв бодлууд ингээд бас мартагдсан явж байна. 성경에 하나님의 말씀을, 율법의 말씀을 잊지 말라, 기억하라는 말씀이 많이 있죠. Библиэлд хэдлээ харах юм бол бүү мартагтун тэ эсвэл санагтун гэдэг гэсэн үгнүүд олон байдаг тий. 그건 마치 시험 공부하듯이 그걸 다 암기해놓고 그리고 끝내라는 그런 뜻이 아닌 거예요. Мгм. За тэгэхээр тэр одоо Библиэлд яагаад одоо юу гэдгийг цээжлүүлэх гээд ч юм уу те ингээд одоо энэ үгийг олон дахин цээжлүүлэх гээд ч юм ингэж бичсэн агуулга бол ерөөсөө биш Библи. 시험을 위한 공부는 시험 볼 때까지만 외우고 시험을 끝나고 나면 더 이상은 그걸 안 보지 않습니까? Хүмүүс ер нь яадаг вэ? Альва зүйлийг цээжлэхдээ ч юм мартахгүй хичээдэг зүйл нь жишээлбэл шалгалтын төлөө цээжлэх юм бол зөвхөн шалгалт хүртлээл цээжлээд шалгалт дуусангт мартдаг. 외우는데 성공하라는 말이 아니고 생각하는 것을 중단하지 않아야 된다는 얘기인 거죠. За тэгэхээр бид нэр эндээс мэдэх ёстой зүйл гэхээр чухал одоо юу гэдгийг уул нь бол шалгалт гэдэг зүйл чинь чи шалгалтаа хүртэл цээжилчээ дараа нь мартаарай гэсэн утга ерөөсөө биш тий харин чи гол чухал зүйлүүдийг нь яг өөрөө болгоод сайн мэдээд аваарай гэсэн үгнээс л шалгалт авдаг. 이전에 우리 공부했던 내용들 지금 다 기억하고 계십니까? За та хэд асууя да та хэд маань өнгөрсөн хугацаанд нэлээд ингээ олон зүйл суралцсан тийм ээ. Тэгэхээр тэр бүх болгоныг одоо дотроо хадгалаад бүгдийг санджсан хүн байгаа юу? 어릴 때부터 공부한 내용들이 많이 있지만 지금 다 기억을 못하고 있어요. Тэгээ хүн ер нь тэгдэг те магадаа ингээд маш олон зүйлийг сурдаг. Тэгсэн одоо ингээд тэг сурсан байдаг ийш тийш юмд яваад илэрхтэй. Гэтэл том болоод ирэхлээр нөгөөд чинь ингээд мартагдсан байдаг те. 그때는 분명히 외워서 시험도 보고 다 이게 점수도 받았지만 지금은 기억 못하는 거예요. Тэгээ хүмүүс яг энэ тухайн яг сурж явах үедээ маш идэвхтэй сураад тийш юу одоо дүүн хүртэл аваад ингэдэг байсан. Гэтэ одоо яг ингээд харах юм бол ажиг гэхээр тийм зүйлсүүд ингээд одоо ховор болчихно гэсэн үг. 그러나 우리가 전화번호, 집 주소, 사람들의 이름, 또 여러 가지 중요한 그 암기사항, 지금 계속 알고 있는 것들이 많이 있습니다. Тэгээ бидний хувьд одоо яадаг гэхээр байнга мартаад байгаа боловч яахын аргагүй танилуудынхаа нэрийг, утасныхаа дугаарыг ч юм уу те ямар нэгэн байдлаар бүгднийг санаж явах хэрэгтэй байдаг. 그것은 계속 지금까지 생각해 왔고 사용해 왔기 때문이죠. Яагаад тэгэхээр хүн бид нар тэрийг мэдчихснараа түүнийг одоо хэрэглэж те одоо холбогдох ийм зүйлсүүдээр хэрэглэх хэрэгтэй учраас те. 주신 말씀을 항상 생각하고 있는 것이 그것을 잊지 않고 간직하는 방법입니다. Тэгээ харах юм бол эзнээс өгөгдсөн үгсийг хүн үргэлж мартахгүйгээр санаж явах хэрэгтэй ийм шаардлага байгаа. 아까 추석 조금 늦게 한 분들 몇 분 제가 체크는 다 했습니다. 강바트르 씨하고 또 저기 또 한 분이 어능님도 나중에 들어오셨고요. 제가 다 기록했습니다. Яг хичээл эхлэх үед арай орж ирэх байсан гамбайх болон оны хчүүдэг энэ пастор бүртгэсэн байгаа шүү гэнэ.
잠깐 10분 쉬었다 하겠습니다. 10 минут амарч байгаа дорой. 감사합니다, 목사님. баярлалаа. Амжилмагч. Сайн уу? За, сайн уу? Юу хийгээд байна? Биеийн гай Ойрдоо юу яагаад сахар ихтэй ирээсээ болдог. болоо. За, тэгээ юу ямар Огцом ихсээд ах ямар хэцүү юм. тэгээд ямар авч ийн үзүүл харуулж байгаа юу? Эмээ аваад шинжилгээ өгөөл яваад байна. За. Залбирч болоод хоолой тохирол хоолыг өнөөдөр бүр амар ихсэж сая үтсэн ч гэсэн аюу ихсэж. Одоо явж эмчтэй шинжилгээ өгсөн юм хариугаа аваад. Сахар ихсээд ирээсээ бол гайгүй л байдгийг. Сая үтсэн ч бүр огцом ихссэн байх юм гэж. Би ямар уугаад байгаа нь тэрнээс болдгоо болоод чихстэй биш үү тэр одоо. Юу уугаад байгаа маа? Нэг өрөөсөл дарддаг гэдэг юм уугаад байгаа. Тийм үү. Тэрийг эмчээс асуухгүй юм ээ дөө. Би тийм юм ууж байгаа сахарт нөлөөлөхгүйгээ тий. Ингээд сахар их балаа ингээ ядраад байдаг баг. Хаашаа гойж гад. Тэгээд эмчээсээ зөвлөгөө ав. Наатаха асууч. Би ийм юм ууж байгаа. Тэгээ сахарт нөлөөлөхгүйгээд асууч. Өнөөдөр бүр сая үтсэн ч амар ихсчих. Сахар. Чи одоо тэгээд яах юм? Энэ цагийг дуусгачаад өдрийн амралтаар очиж шинжилгээг аваад эмчтэр орох уу? Тэгнь. Үдээс хичээл байлгүй яах вэ? Харин бол сая нам байгаа штэ өдөөс хойш. За. Би пастор тий. Залбир чигээр данждаг таа. Гуруула залбирё чиний төлөө. Өнөөдөр гинтгий ихсчих бүр гайхчихлаа сая.
За баярлалаа. За хэлсэн баярлалаа. Энэ билээ. 강의 계속 이어가겠습니다. 약속을 어긴 것은 그 말씀에 약속의 내용이 어떻다는 것을 생각을 못한, 그걸 잊어버린 거와 다름이 없죠. За тэгэхээр эзний үгийг зөрчинө гэдэг нь эзний үгийг мартсантай ялгаа байхгүй тий. 말씀을 그대로 행한 그 결과를 잊어버리는 경우도 있고 또 말씀 자체를 잊어버리는 경우도 많아요. Хүн яадаг гэхээр Библийн эзний үгийг тий тэр чигээр мартах тохиолдолч байдаг. Бас юу гэдгийг үйлдэж байгаа дундаасаа ингээд одоо юу царниулах тохиолдолч гэсэн байдаг. 받은 말씀을 생각하지 못하면 그 말씀을 생활 가운데 실천하지 못하고 피해를 자기가 입게 되는 겁니다. Хүн эзнээс авсан үгээ бодож байгаад бодол дундаа сарниулаад амьдрал дээр хэрэгжүүлэхгүй болоод ирэхлээр эцсийн дүндээ хохирлоо өөрөө амсдаг. 말씀을 잊어버리는 것은 내가 잊어버리려고 해서 그런 것이 아니고 사단이 다른 걸 자꾸 생각하게 해서 그것을 빼앗아가는 거죠. Хүн гэхдээ яг тэгэхээр эзний үгийг албаар би сандмааргүй ингээд сандаггүй биш те. Харин сатан хүнийг олон зүйл рүү анхаарлыг хандуулуулаад ирэхлээр олон зүйлд самгаардах тусмаа эзний үгийг ингээд мартаж те дундаас нь орхих тохиолдол байдаг. 네 가지 밭의 비유 가운데서 길가에 떨어진 씨앗을 새들이 와서 먹어버린 것이 바로 사단이 말씀을 빼앗아간 것으로 그걸 그렇게 설명하신 겁니다. За хэдүүлээ нөгөө нэг дөрвөн хүрсний талаарх ийм сургаалт зөвлөл байдаг шүү дээ тий. Тэрэн дээр эхлээд зам хавар унсан чи шууд ирээд нэг үгийг түгээд идчихдэг тий. Тэр болохоор мартаж байгаа гэсэн үгийг хэлж байгаа. 잠언 3장 1절부터 2절, 잠언 3장 1절과 2절 읽어주십시오. За хин нэг нь юу сургаалт өгс номны 3-ын 1-2-ыг уншчих уу? Сургаалт өгс 3-ын 1-2. Сургаалт өгс 3-ын 1-2. За 3-1-2. Хүү минь хууль зааврыг минь бүү март.
Тушаалыг минь зүрхэндээ сах. Амьдралын чинь хоног жилийн урт амар тайвныг идэл чамд нэмнэ. 아멘. Амен. 네, 말씀을 잊지 않고 간직한 그 결과는 우리에게 많은 좋은 것을 누리게 하는 결과로 옵니다. За энэ дэр хэлсэн тийм ээ. Эзний үгээс мартахгүй байна гэдэг нь буцаагаад миний амьдралд өгөөж өг тийм аа гэж хэлсэн. Амар тайвныг өгнө гэсэн. 말씀을 주신 목적은 듣고 잊어버리라고 주신 것이 아니고 듣고 행하라고 주신 것이죠. Тэгээ эзний үгийг бурхан хүнд үгээ өгөхдөө чи сонсоод мартаарай гэж өгдөггүй харин чи сонсоод үүний дагуу үйлдэлээ гэж өгдөг. 그래서 야고보서 1장 25절에 Тэгээ Яаков номны 1-ийн 25절 11-ийн 25-ыг харах юм бол 하나님의 말씀을 항상 그 주의 깊게 항상 집중해서 보고 있는 사람은 잊어버리지 않고 행하는 일로 복을 받습니다. за тэгээ тэн дээр харах юм бол үлдэлэр эзний үгийг маш утга учиртай гэж тооцож үргэлж анхааран хараад дагж байгаа хүн эзний өмнөд өрөөлийг авсан тохиолдог. 신명기 4장 23절에 За юу Дэдхүүл номны 4-ийн 23 дээр харах юм бол 율법을 주신 일은 그것을 잊지 말고 기억하라고 율법을 주셨다고 이렇게 되어 있고요. за бас тэн дээр харах юм бол хуулийг өгсөн санаа нь болохоор мартаарай гэж өгсөн биш харин түүнийг санаад түүний дагуу үйлдэлээ гэж өгсөн байдаг гэж байдаг. 율법을 지켜 행한 그 결과, 행치 않은 결과를 잊어버리면은 반드시 하나님을 떠나게 된다는 거죠. Тэг хүн яадаг гэхээр эзний өмнө тэг дуулууртай байхгүй эзнээс хуулийг авчаад хуулийг дагахгүй л яадаг үлээ эзний өмнөөс зайл арчигдах болно тий. 언약의 말씀을 잊어버리면 하나님을 잊어버리게 됩니다. Гэрээний үгийг тий эзэнтэй амласан амлалтын үгийг орхих үед хүн яадаг гэхээр бурхнаас бас орхигддог. 율법의 말씀을 잊어버리면 우상 숭배하는 죄로 이렇게 변질된다라고 신명기에 경고했어요. Бас хуулийн үгийг тий эзний үгийг үл тоовол хүн өөрөө мэдлгүй одоо шүтээнд мөрөгдөг болно гэж бас бичигдсэн байдаг. 그 경고를 무시한 그 경고를 기억지 않은 후대가 그런 일이 일어났죠. Тэгээ харах юм бол тэр одоо Библиэлд те үеүдээс харах юм бол эзний үгийг дуулууртад дагаагүй эзний анхааруулгыг аваагүйгээс болоод хохирол амссан хүмүүс олон байгаа те. 사사기 3장 7절에 За тэрний нэг нь болохоор чинь шүүгчд номны 3-ын 7 дугаар эшлэгийг харах юм бол 이스라엘 백성이 하나님을 잊어버린 결과로 바알 우상이나 아세라를 섬겼다고 그랬어요. за харах юм бол шүүгчд 3-ын 7 дээр харах юм бол Израильчууд Бурхныхаа үгийг орхисноос хойш яасан л тэд нэр Баал болон Ашеротод үйлчилсэн тухай гэж. 그러니까 말씀을 잊어버린 것은 하나님을 잊어버린 것이고 하나님을 잊어버리면 우상죄로 기울어집니다. Хүн эзний үгийг мартаад ирэхлээр өөрөө ирэхгүй одоо нэг бурхныг мартаж эхэлдэг. Бурхныг мартаад бурханд орхигдоод ирэхлээр одоо нэг буцаа бурхныг хайхдаа янз бүрийн шүтэнүүдээс хайгаад эхэлдэг. 어떤 모양을 만들어 놓고 절하는 그 종교적인 우상뿐만 아니라 하나님이 아닌 다른 걸 의지하는 그런 우상을 섬겨서 죄악으로 기울어지게 됩니다. Тэгээ хүмүүс бурхныг хайж ийн гэж янз бүрийн дүрс хийгээл янз бүрийн тэ одоо шүтэн шиг юм хийгээд бурхнаа ингээ хайж эхэлдэг. Гэтэ тэр нь болохоор одоо өрөвдмөр зүйл биш харин эзний өмнө дуулуургүй байсны хайдаг. 돈이라든가 권력을 의지하는 것은 바로 영적인 의미의 우상이라고 할 수 있습니다. Бас хүмүүс нүдэнд харагдахгүй ч гэсэндээ те эрх мэдэл ч юм уу ингээд одоо мөнгөнд ч юм уу те эдгээр намайг аврах юм шиг бодоод найдаж эхэлдэг. Гэтэл тэдгээр зүйлсүүд нь гэсэндээ бас нэгдлийн одоо химштэй гэсэн үг байгаа. 율법을 받은 모든 백성들에게는 그 율법을 들어서 알고 있다고 되는 것이 아니라 그것을 지켜 행할, 간직하고 실천할 의무가 주어지는 거죠. Тэгээ хүн бурхны ард түмэнд одоо эзний хууль өгөгдсөн гэдэг нь
Зүгээр за өглөө за авлаа гэдэг биш, харин тэрэн донд юу явдаг гэхээр чи авсан бол заавал дагаарай гэсэн ийм давхар одоо хариуцлага бас өгдөг. 그러면 시므이의 그 이 범죄의 원인은 하나님의 말씀을 항상 생각하지 않은 것과 욕심 따라 양심을 버린 그 두 가지가 시므이가 범죄한 원인입니다. За тэг Шимейн гмийнх нь шалтгаан юу исэн бэ гэх юм бол нэгдүгээрт тэрээр Бурхныхаа үгийг мартсан байсан. Хоёрдугаарт яасан гэхээр эзний дуулууртаа дагахгүй өөрийнхөө хүслийг төрүүн тавиад өөрийнхөө хүслийн дагуу явсан. 왕의 Ийм 명, 왕의 명령을 어기고 왕을 통해 주신 하나님의 또 말씀을 어긴 죄를 짓게 된 것입니다. тэрээр яасан бэ? Хааны тушаалыг одоо тийм хааны тушаалыг сахиагүй төдийгүй хааны цаадах Бурхны үгийг ч гэсэндээ дуулуур дагсан гэсэн үг. 근데 중요한 것은 어떤 행위를 했느냐 하지 않느냐를 따지기 전에 그의 중심이, 그의 마음이 어떠했는가가 중요한 거죠. Тэгээ чухал зүйл бид нь юу гэдэг гэхээр хүн чи юу хийсэн үү, энийг хийсэн үү, хийгээгүй юу гэхээс илүүгээр тэр хүний зүрхнийхэнд хандлага ямар байсан бэ гэдэг их чухал байдаг. 하나님께서 시므에게 원하셨던 것은 무엇일까요? Тэгээ бурхан Шимээс хүссэн зүйл нь юу байсан болоо? 과거의 죄를 철저히 뉘우치는 것인데요. тэрээр юу хүссэн гэхээр өмнө үйлдсэн гэмүүдээ тэгээ бүрэн ухамсарлаад орхихыг хүссэн баг. 죄를 뉘우친다는 것은 마음을 바꾸는 것입니다. За хүн одоо гэмээ бүрэн орхино гэдэг нь юу гэсэн үг вэ? Түүн сэтгэл зүрх нь өөрчлөгдөн гэсэн үг шүү дээ, тий? 하나님 앞에 철저히 기도함으로 이전에 미움의 마음을 버리고 사랑의 마음을 가지는 그것이 진정한 회개입니다. За тэгээ өмнөх хүний сэтгэл зүрх өөрчлөгдөн гэдэг нь юу гэсэн утга вэ? Жишээлх юм бол өмнө байсан одоо хонзогсон бодол, тэг хүйтэн бодол одоо тэр зүйлсүүд нь өөрчлөгдөөд магадгүй бурхны хайраар дүүрэх юм уу те ийм одоо өөрчлөлтийг бүрэн байхыг хэлж байгаа. 그래서 사랑하는 마음을 가지고 사랑하는 가운데 거할 때 하나님의 평안케 하시는 하나님의 보호를 받는 가운데 있게 되는 거죠. Өөрөөр хэлэх юм бол хүн одоо эзний хайр дотор орших тусмаа яадаг лээрээ эзнээс ирэж байгаа тэр юг одоо тэр хамгаалалт тий халамжийг авч эхэлдэг. 예루살렘은 떠나지 말라는 말은 하나님이 주시는 평강을 항상 누리라는 그런 말씀이고요. Шимээд чи Иерусалимыг битгий орхиорой гэж хэлсэн тий. Энэ нь чи эзний дотор тий эзний амар амгалан дотроос битгий гараарай гэсэн утга уулан байсан. 하나님의 평강을 떠나면 그는 살았으나 죽은 자와 같은 죽음으로 가는 인생이라는 것을 알려준 것입니다. Тэг яагаад тэгэхээр Бурхны амар тайван дотроос холдох юм бол тэр хүн махбодоор амьтаа байсан ч гэсэндээ алидины өвхлөт мэд ийм амиа алднаа буюу сүнсээр өвхнэ гэдгийг сануулахын тулд байсан. 근데 시므이는 마음이 바뀌어지지 않은 거예요. Гэхдээ Шимийн хувьд болохоор яаж юм гэхээр Бурхны хүссэнчлэн түүний сэтгэл зүрхэнд бүрэн өөрчлөгдөж бүрэн шинэ хүн болоог байсан. 종이 도망갔다는 것은 시므이가 종들을 사랑으로 대하지 않았다는 증거입니다. За тэгээ эндээс хэлээ Шимээ өөрчлөгдөг гэдэг яаж мэдэх вэ гэхээр зарцанаар нь зутаасан гэсэн шүү дээ, тийм. Тэгээ зарцанаар нь зутаасан гэдэг нь юу гэсэн үг вэ? Шимээ зарцанаараа хайрлаагүй л гэсэн үг шүү дээ, тийм ээ. 종을 사랑으로 대하면 그 주인의 곁을 결코 떠나지 않습니다. Мэдээж хэрэг нөгөө цан сайтай айлд хүн болгон цугладаг гэдэг шиг тийм. Зарцнартаа хайраар үлчижсэн бэл тэр хоёр зүхтаахгүй байх байсан баг. 그러니까 시므의 근본적인 문제점은 하나님이 뭘 원하시는지를 생각지 않았고 자기가 회개해서 고침받으려는 생각을 하지 않았다는 거죠. Тэгээ Шимээгийн хувьд болохоор бурхан өөрөөс нь юу хүсэж байгааг гэдгийг бодоогүй. Хоёрдугаар болохоор Бурхны өмнө одоо тэр хүн ямар байх ёстой вэ гэдгийг бас ингээд эргцүүлээгүй. 그것은 1만 달란트, 만 달란트를 그 면제 상감 받았으면서
자기 동료의 그 작은 빚을, 작은 그 채무 빚을 그걸 감해주지 않은 것과 똑같은 그런 일인 거죠. Тэгээд Шимейн үйлдэл нь болохоор юутай адилхан бэ? Нөгөө шинэ гэрэн дээр байдаг 10,000 талант те. Талантын өрөө уучлуулчаад өөр хэдхэн зоосны өртөө байсан нөгөө хамтрагч найзаа зандалчинд өгдөг нөгөө хүний үйлдэлтэй яг ижилхэн ба. 그것은 하나님의 사랑을 믿지 않고 받아들이지 않은 것이기 때문에 그 탕감받았던 그 1만 달란트를 다시 부과하는 것이 취소되는 그런 일이 생긴 겁니다. Тэгээ нөгөө нэг одоо яг энэ Шимей тэр нөгөө нэг 10,000 таланттай нөхөр буцаад өөрийнхөө буруу үйлдэлээс болоод 10,000 талантаа төлөх хэрэгтэй болчихдог шүү дээ тийм ээ. Төлтөлөө одоо шоронд суух болчихдог шүү дээ тийм. Тэгээ Шимей ч гэсэн яг тийм байдалд орсон гэсэн. Өршөөл авсан буцаад тэрийг бүгдийг нь алдах хэмжээнд хүрч байгаа. 구원 얻는 참된 믿음은 하나님을 향한 감사가 있고 형제를 위한 사랑이 있는 것입니다. Бид нэр харах юм бол авралыг аавна гэдэг зүйлтэй одоо жинхэнэ авралын ивэл гэдэг зүйл болохоор чинь эзний өмнө өөрчлөлтөөс эхэлдэг. 그다음에 네 번째, 그 작은 제목 네 번째입니다. За дөрөвдүгээр сэдвийг хэдлээ харъя. 솔로몬이 시므이를 불러 질문함. Дөрөвдүгээр сэдв болохоор Соломон Шимейг дуудаад асуусан нь гэсэн сэдв. 41절부터 43절이고요. За 41-ээс 43 дугаар ишлэл байна. 41절부터 43절까지 읽어주십시오. За 41-ээс 43-ыг уншийе. Шимей Иерусалимаас Гат руу явж чаад эргээд ирсэн гэдгийг Соломонд мэдэгдэв. Тиймээс хаан Шимейг дуудуулахаар илгээж эргэтэн түүнд би чамд гадагшаа гарч ямар нэг газар руу явах өдрөө чи заавал өхнө гэж мэдэж ав гэж урдаас сануулж чамайг эзнэр тангаруулж байсан босуу. Чи өөрөө ч надад миний сонссон үг зүйтэй байна гэж хэлсэн шүү дээ. Гэтэл юунд чи эзэнд өгсөн ам өчиг миний чамд тушаасан тушаалыг сахисангүй вэ гэв. 아멘. 아멘. 42절부터 43절 맞죠, 목사님? 예, 43절까지입니다. 예. 이 왕이 한 질문은 단순한 뭘 알기 위한 질문이 아니고 심판 선고를 앞두고 하는 재판장의 질문입니다. За Соломон хааны Шимейд хэлж байгаа энэ асуулт нь те одоо гэдэг чи тэгсэн юм уу яасан гэж ингэрээсөө одоо лавлах гэж байгаа асуулт биш. Харин түүнийг шийдэхийн өмнө те за чи ийм асуудал үүсэх учраас чамайг ингэх гэж байгаа шүү гэж одоо мэдүүлж өгч байгаа тийм асуулт байсан. 모든 인간들은 재판장 되시는 하나님 앞에 가서 심판대 앞에서 질문을 받게 됩니다. За энэ өнөөдөр Шимей хэдлээ үзэж байна. Шимей асуулт авсан талаар харин хожим бүх хүн төрлөختөг яг энэ Шимей шиг эзэн бурхныхаа өмнө ингэ асуух болно. 믿음을 지킨 자는 하나님 앞에 상급받는 그런 그러니까 여기 범죄자를 향한 질문은 죄를 회개하지 않은 자가 받는 질문이죠. За одоо энэ дээр харах юм бол Шимей тавьж байгаа асуулт болохоор юу вэ? Гэмээ гэмшээгүү те одоо эзний өмнө тэг чигэл авах зохистой хүнд тавигдж байгаа асуулт байна те Шимейд бол тэгж асуусан. 사함받지 못한 모든 죄가 다 기록으로 있기 때문에 자기 스스로가 그 죄를 하나님 앞에 대답하게 됩니다. За хүн эзний өмнө илчлэхгүй, гэмшихгүй тэ одоо уучлагдаагүй тэр гэмүүд нь бүгд ингээд нэг бүрчлэл тэмдэглээстэй байгаа. Тэгээ тийм учраас хүн эзний өмнө очих үед өөрийнхөө амаар бүгдийг ингээд хэлэх болно гэсэн. Асуугдна гэсэн. 감추거나 꾸미지 못하고 자기 모든 과거의 죄가 다 쏟아져 나오듯이 하나님 앞에 다 나오는 거예요. Тэгээд ямар нэгэн нуух ч гэдэг юм уу, шалтгааллах те эсвэл одоо нэмж одоо тайлбар тавих ямар ч шаардлага байхгүй. Бүгдийг бурхан мэдж байгаа. Би тэр бүхнийхээ өмнө
эзэн бурхны өмнө очиод шүүгдэх болно гэсэн асуудаг. 그러면 여기 시므이가 그 받는 질문은 심판대 앞에서의 질문과 같다고 지금 말을 했습니다. Тэгвэл энд одоо Шимей одоо Соломон хааны өмнө очиод зогсох үед зогсож байгаа нь хүн төрлөختөн бурхны өмнө очиод яг Шимей шиг шүүгдэнэ гэж хэлсэн те ижилхэн гэсэн. 심판대 앞에 서는 인간들은 뉘우칠 기회, 회개할 기회를 이미 많이 이 땅에 사는 동안 얻었던 거예요. Хүн гэхдээ эзэн бурхны өмнө очиж зогсохдоо зогсох хүртлээр бурхан яадаг гэхээр гимших одоо боломжуудыг энэ дэлхийд яг амьд байх хугацаанд нь одоо өчнөн өгсөн байдаг. 그런데 그 기회를 저버리고 하나님을 무시하고 뉘우칠 기회에 뉘우치지 않고 고침받을 기회에 고침받지 않게 되면 엄중한 죄를 묻는 질문이 기다리고 있습니다. Гэхдээ хүн тэр өгөгдөж байгаа боломж болгонуудыг те эргэх боломж, одоо ухаарах боломж те одоо дахин шинчлэгдэх боломж юу гэдгийг бүх боломжуудыг бид нэр үл тоомсорлоо цааш нь түлхээ зохиод одоо цутаагаад яваад ах юм бол эзний өмнө очихдоо яг бид нэр зүгээр төсөөлхийн аргагүй тийм буруутгалын асуултуудыг те авах болно. 시므이는 다윗이 왕으로 있을 때에도 많은 회개 기회가 있었습니다. Тэгээ Шимейгийн хувьд болохоор хэдүүлээ харах юм бол тэр бүр одоо Соломон эцэг Давид хааны үеэс ахуулаад түүнд маш олон ингэ боломжууд байсан. Гимшиж засрах боломжууд их байсан. 솔로몬이 왕이 된 다음에는 이 약속을 하게 함으로써 회개하지 않던 그 시므이를 회개하도록 하나님께서 이렇게 촉구하신 거예요. За харин одоо энэ удаа Соломон хаан болчоод яасан бэ? Шимейг ингээ гарцгүй те ялангуяа өөрийнх нь амаар эзнэр тангаргалуулснараа эзэн бурхан одоо Шимейд ийм юу гэдэг те шигтгэлийг нь өгөх ийм цаг нь ирж байна. 자기 죄를 버리기 위해서 철저히 뉘우치는 일을 하지 않으니까 결국은 엄중한 심판대 앞에 서게 된 겁니다. Тэгээ Шимей зөндөө олон боломжууд байсан гэсэн. Гэтэ Шимей бүгдийг нь хүлээж аваагүй, хийгээгүй те ингэснээсээ болоод одоо тэ шүүлтийн өмнө ингэ зогсож байгаа. 회개할 기회를 놓치고 다시 회개할 기회를 얻지 못하면 그때는 엄중한 심판만 기다리고 있는 것입니다. Хүнд тэг гимших боломж гэж байдаг. Гэтэ би тэр боломжуудыг алдах юм бол надад дахиад ганцхан гэх юм байхгүй. Шүүлтийн өмнө зогсох болдог. 하나님 앞에 우리가 어떤 모습으로 지금 지내고 있는지를 항상 말씀의 거울로 비춰봐야 됩니다. Бид нар тийм учраас би яг өнөөдөр яг одоо эзэн бурхны өмнө яг ямар байгаа вэ? Миний төрөх хэр байгаа вэ гэдгийг үргэлж ингээд нөгөө үгээр цензуур хийж харж явах хэрэгтэй. 그 성경에 그 하나님의 질문, 뭐 한국말로 국문이라고 말을 하는데 국문, 이 질문이라는 말이 그 많이 기록되어 있습니다. Тэгээ Библиэр харах юм бол те бурхан Библиэр дамжуулаад хүн төрлөختнөөс асуусан одоо юу гэдэг те асуумж гэх юм уу? Гмийн шийтгэлийн асуумжууд бас нэлээд бичигдсэн байна. 죄인을 향한 이 질문은 다 심판대 앞에서의 질문을 다 상징하는 그런 말씀드린 거예요. Өөрөөр тэгснээр яаж гэхээр Библиэр ингээ хэсэг газарт нь бурхан хүмүүсийн одоо бургийн бурууг мэдүүлж тэг мэдээгүй юм биш угаасаа шийтгэлийн юм шиг асууж байгаа тэр асуултууд нь тэг хожим мэрэг шийтгэлийн үед яг ингэж асуугданаа гэсэн одоо тэг урьдчилгаа гэх юм уу урьдчил биднэрт мэдүүлсэн ийм асуултууд байдаг. 믿음으로 행했는가 불신앙으로 행했는가의 여부를 다 드러내시고 심판을 선고하시는 그런 질문인 거죠. Тэг хүн яадаг гэхээр одоо чиний хийсэн энэ үйлс чинь итгэлээр хийсэн зүйл үү өөрийнхөөрөө хийсэн зүйл үү үүний үндэс нь яг юу байсан бэ гэх мэтчил асууж байгаа асуултууд нь яг вэ би эзний өмнө чи яг ийм үед ямар хариулт өгөх вэ гэж одоо яг ижлэн гэсэн. 시므의 자기의 죄는 자기 스스로 다 알고 있었던 죄들입니다. Шимейгийн хувьд болохоор Шимей өөрөө хийсэн зүйлүүдийг өөрөө бүгдийг мэдчихсэн ийм одоо асуудлууд байсан. 다윗에게 그 잘못한 그 죄도 자기가 알고 있었고요. Тэгээ Шимей Давидэд ч гэсэндээ буруу зүйл хийсэн гэдгийг өөрөө ч гэсэн мэдчихсэн.
또 솔로몬에게 한 약속을 하나님 앞에서 어긴 것도 자기가 알고 있었던 거예요. Тэгээ мөн тэгээ Соломонтой хамт Соломоны өмнө очиж Соломонтой хамт одоо ярилцаж хийсэн гэрээгээ ч гэсэндээ тэр бас мэдчихсэн. 그러니까 양심을 따라가지 않고 끝까지 욕심을 따라간 자는 그 결과가 참담한 결과가 기다리고 있는 것입니다. За тэгээд бид нэр эндээс сургамж авах хэрэгтэй зүйл нь юу гэхээр бидний дотор сайн хүс чанар байгаа. Надад сануулга өгдөг. Гэхдээ тэр болгоныг бид нэр дуулууртай дагахгүйгээр яваад ах тусам эцэст нь одоо тэгээ юу болох вэ гэдгийг харж болно. 우리는 말씀 들을 그때에 깨달음을 얻고 깨우침 받을 그때에 돌이켜서 말씀을 붙잡아야 합니다. Бид нэр тэгээд дуулуургүй дагаад явж явах үедээ гинтхэн надад сануулга ирж ийна гэх юм бол тэр даруй шууд зуурч аваад бушуухан шиг гимшээд ирэхэд хичих хэрэгтэй. 말씀을 붙잡지 않고 다른 데 마음 뺏겨서 욕심을 따라가면 그러면 고침받을 기회를 얻지 못하게 되는 겁니다. Харин эсвэргээрээ те эзнээс өгөгдөж байгаа үгэн дээр дуулууртай байхгүйгээр алдчих юм бол те одоо алдаад тэр боломж алдагдчих юм бол дахиад ирэх боломж ирэх үгүй юу? Эсвэл шууд бурхны өмнө зогсохоо бид нэр мэдэхгүй. 그러니까 시무의 문제는 예루살렘 바깥을 나가느냐 안 나가느냐 그 문제보다 더 중요한 것이 다윗에게 잘못한 그 죄를 철저히 뉘우치지 않은 데 문제가 있는 거죠. Тэгээ Шимеийн хувьд болохоор одоо юу гэдгийг Иерусалимаас гарсан уу гараагүй юу гэдэг дээр ингээд одоо тэрэн дээр л ингээд анхаарал хандуулад түүний асуудлыг яриад байгаа юм ерөөсөө биш байгаа. Шимей анханасаа Давид хаанд хандчихсан тэр хандлагаа ч гэсэн өөрчлөөгүй байсан гэдэг. 철저한 회개가 있었다면 이렇게 왕의 약속을 어기는 일도 하지 않았을 겁니다. Тэр магадгүй бүр чин сэтгэлээсээ хэрвээ гимшсэн байсан бол те хаанд би одоо дахиад юу гэдгийг энэ удаа Соломон хааны өмнө ингээд дуулуургүй байдлыг үл тоосон тэг ийм байдлыг бас гарахгүй байхаас нь баг. 이제 시므이는 자기가 하나님의 긍휼을 저버린 그 결과를 이제 받는 일만 남은 거예요. Тэгэхээр одоо Шимейгийн хувьд юу үлдсэн бэ? Боломж байхгүй болсон. Харин Бурхны өмнө шийдэл авах одоо зам үлдсэн. 아간이 범죄했을 때 그 아간의 그 죄가 다 드러나고 밝혀졌지 않습니까? 아간이요, 목사님? 네, 아간 그 여리고성의 물건을 훔친 그 아간이 훔친 사실이 다 드러났습니다. За тэг Ерехо хотод ингээд тэр юу яажсэн Ахан гэж байдаг ч тэ Ерехо хотыг яах үед нөгөө эд зүйлсийг авсан Ахан гэж байдаг. Тэр шиг 여호수아가 아간을 앞에 두고 한 질문도 바로 회개의 기회가 다 지나간 다음에 있는 마지막 심판을 앞둔 질문이었던 거예요. тэг Йошуа тэр Аханыг харахтаа Аханы нөгөө эд зүйлсийг аваад нууцсан байгааг мэдсэн байсан. Тэг тэр олон хүмүүсийн өмнө Аханыг зогсоогоод Аханаас асууж байгаа тэр асуулт нь гэсэндээ яг одоо энэ хоёр шиг гэсэн Соломон Шимей хоёр шиг тий одоо яг шүүлтийн асуултыг асуусан гэсэн үг. 자기가 한 행동 때문에 이스라엘 나라가 전쟁에서 패하고 그런 안 좋은 일이 일어났을 때 아간은 그때 뉘우치고 회개할 기회를 얻었어야만 하는 겁니다. Аханаас болоод тий Израильчууд ялагдл хүлээгээд олон хүмүүс ингээд одоо тий сүйрсэн. Гэхдээ тэр үед Ахан яах ёстой байсан бэ? Өөрийнхөө бурууг одоо хүлээн зөвшөөрөөд хурдан тэр нэг гимших боломжийг хайх гэж зурх ёстой байсан. 양심의 가책을 저버리고 하나님께서 회개를 촉구하실 때 하지 않으면 나중에 기회를 얻지 못하는 겁니다. Хүн одоо тэгэд амрал юу хүн дотроос нь хэлж өгч байгаа тэр зөв мэс чанартай сайн мэс чанараас тань сануулж байгаа сануулгыг хүлээж аваад эзний өмнө гэмшлийн тэр одоо боломжуудыг алдахгүй байхгүй бол дараад нь яагааргүй ингээд харамсах үерд. 다섯 번째 작은 제목이요. Адил 13-ын 5 руу орох гэж байна. 시므이를 정죄하고 처형함. За Шимеийг одоо Шимеийн гмийг шийтгсэн нь гэсэн зүйл байна.
44절, За 44 дөр ишлэлээ. 44절 한 절 읽어주시기 바랍니다. 44 дөр ишлэлийг уншия. Түүнчлэн хаан Шимейд миний эцэг Давидад хийсэн бүх бузар муугаа чи зүрх сэтгэлдээ мэдэж байгаа. Тиймээс эзэн чиний хорон санааг толгой дээр чинь буцаан буулгах болно. 아멘. 그 죄의 결과가 얼마나 두렵고 끔찍한지를 여기 그 말씀을 하시는 거죠. За энэ дээр сэтгэлээ мэдэж болох зүйл нь юу вэ? Гмийн одоо үр дүн ямар аимшигтай тий ямар их ингээд нөгөө тий төсөөлснөөс их хэцүү байдаг вэ гэдэг эндээс харж болно. 최후의 심판 앞에서 정죄받지 않기 위해서 하나님은 우리에게 끊임없이 가르치시고 우리를 깨우치십니다. Бид бас одоо яг эцсийн өдөрт эцсийн өдөр Шимээ шиг ийм үг сонсохгүй тулд бурхан ядглаар биднийг тасралтгүй үгээрээ синхронисээр л гэдэг. 그래서 믿음으로 깨끗하게 죄사함 받기를 우리 인간들에게 하나님 촉구하시는 거예요. Тэгээ бидний бурхан яасан бэ? Бас итгэлээр гмийн уучлалыг аваасаа гэдэг үүднээс биднэрт бурхан яасан бэ? Бас хүүгээ өгсөн тийм ээ. 그래서 정죄받는 자리에 서지 않게 하기 위해서 우리에게 언제나 믿음을 갖도록 가르치시고 그리고 깨우치십니다. Тэгээ бурхан биднийг ийм гэмтний суудал дээр суулгахгүй тулд биднэрт үргэлж одоо биднийг синхруулж зааж итгэлийг суулгаад ингээд удирдсаар л байгаа. Амен. 고린도전서 11장 32절 읽어주십시오. За 1-р Коринт 11-ийн 32-절. 네, 32절. 32-ыг уншчихгоорой. 1-р Коринт 11-ийн 32. Нэгдүгээр Коринт 11-ийн 32. За харин бид шүүгдэхдээ ертөнцтэй хамт яллагдахгүй тулд эзнэр сахилгачдаг. Амен. 아멘. 여기 우리 성도는 세상과 함께 죄 정죄함을 받지 않는다라고 돼 있어요. За энэ дээр харах юм бол байж гэн те итгэвч хүмүүс дэлхийг шүүгдэх үед бид нар хамт шүүгдэхгүй гэж гарч байна. 심판대 앞으로 죄를 가져가는 것이 아니기 때문에 우리의 모든 잘못된 일들은 징계받는 가운데서 여기서 다 해결을 받고 가야 합니다. Биднийг юу гэсэн бэ? Бид нар шүүлтийн суудал дээр те зогсохгүй гэж хэлсэн учраас бид нар энд байх хугацаанд яана гэсэн бэ? Гимшлээд яагаад те гимшээд гмийн уучлал аваад ингээд цаашаа хөдлөх хэрэгтэй гэсэн. 정죄받지 않기 때문에 징계를 받는 것이고요. Тэгэхээр бид нар яах вэ? Эзэн бурхан биднийг шийдэхгүй төлөө сахилгажуулдаг. 징계를 받는 이유는 우리로 하여금 올바른 판단을 내리는 자가 되게 하기 위해서 징계를 주시는 거죠. За тэгэхээр бид нар бурхан биднийг те эцсийн дүндээ шийтгэл ахуулахгүй төлөө бид нарыг сахилгажуулаад чамаагүй зөв зам руу удирддаг. 하나님께서 옳다고 인정하시는 사람이 되기 위해서 하나님의 그 교훈, 하나님의 그 훈련은 하나님의 징계와 훈련을 우리가 받는 것입니다. Тэгээ бид нар те эзний өмнө яадаг вэ? Эзэн бид нарыг одоо ташуурдаад чамаагүй зөв зам руу ингээ оруулах гээд хичээдэг учраас бид нар эзнээс ингээ сахилгажуулдаг явдаг. 하나님의 심판대 앞에서 사람을 판단하시는 그 일이 성경이 많은 그 비유적인 그 말씀으로 기록돼 있어요. Бид нар харах юм бол эзний тэр одоо шүүлтийн өмнө те хүмүүс одоо хандж байгаа хандлагууд хүмүүсийн одоо байгаа байдлууд нь Библиэлд бас олон бичигдсэн байгаа. 뭐 양과 염소를 놓고 그 질문하시는 것도 심판대 앞에서 질문이죠. За тэр шинэ гэрэн дээр хонь болон ямаануудыг те ингээ одоо хоёр талд нь ялгаж агаад эзэн бурхан асуунаа гэж байдаг. Тэгэхээр тэр ч гэсэндээ бас юу хэлж байгаа вэ? Биднэрт ийм шийтгэл болно шүү гэдэг сануулсаар байгаа нэг одоо хэсэг байгаа. 바깥 어두운 데 쫓겨나서
결박을 당한다든가 그 슬피 울면서 일을 간다는 말씀도 다 잘못된 판결을 받은 자가 얻는 결과를 말하는 겁니다. Тэгэхээр бас Библиэр юу гэвэл одоо харанхууд хаягдах гэдэг агуулга байдаг тий. Гадагш гаргаж хаягдана тий. Харанхууд тэднэр шүтээ хайран уйлна гэх мэтчлэн ийм агуулгууд байдаг шүү дээ тий. Энэ бүгдээрээ юу гэхээр үнэхээр ийм юм болно гэдгийг ингэ сануулж байгаа хэлбэрүүд байна. 하나님은 모든 악을 다 제거하는 일을 하십니다. Тэгээ бурхан бүх ингээ одоо хорон мөг тий одоо арилгах тэгээ хорон мөг устгах зүйлсийг тэр өөрөө хийх болно. 말씀 주시고 징계하는 일로 우리 모든 인간들의 속에 있는 마음에 있는 악을 제거하셔요. Тэгээ бурхан бидний тий дотоод сэтгэлд байгаа тэр хорон мууч гэсэндээ тий арилгаж одоо цэвэршүүлэхийн тулд яадаг гэхээр өөрийнхөө үгийг ингээ өгсөөр л 세상 국가의 법도 하나님 이용하셔서 악을 징벌하십니다. За тий энэ дэлхийн улсуудыг ч гэсэн харах юм бол тий бурхан тий шийтгэхэд чамаагүй тий өөр ингээ бузар бугаас эргүүлэх гэдэг ингээд өдөртдөг. 사람이 악을 버리지 않으면 그 악과 함께 자기가 버림받고 제거돼. Тэг хүн хэрвээ хорон муугаа бузар муугаа орхихгүй бол яах вэ? Өөрөө тэр бузар мууг шийтгэх үед өөрөө ч гэсэн давхар шийтгэхээс өөр аргагүй. 의인은 보호하시고 악인은 제거하는 일을 하시는 거예요. Тэгэхээр яадаг гэхээр зөв түүнийг бурхан хамгаадаг, харин бузар муу байдлууд хүнийг бурхан одоо цэвэрлдэг гэсэн үг. Холдуулдаг. 왜냐하면 의인의 도움을 다른 사람이 받도록 하기 위한 것이고 악인의 피해를 다른 사람이 입지 않도록 하시는 것이죠. Яагаад гэхээр бурхан зөвхт нэгнийг хамгаалахын зөвхт нэг тусалж өгөхийн тулд бурхан хамгаалдаг бол харин хорон муу нэгнийг яадаг гэхээр тэрний хорон муу байдал нь ишөө олон хүмүүст одоо хор учруулахгүй тулд түүний хорон мууг нь түүнээс ингээд одоо яадаг эсэргүүцдэг. 잠언 11장 10절에 За юуны сургаалт ус номны 11-ийн 10-ыг харах юм бол 거기 그 10절과 11절 두 절에 있는 말씀입니다. за сургаалт ус 11-ийн санийн 잠언 11절 11장 11장 10절부터 11절이요. 11절 сургаалт ус номны 11-ийн 10-аас 11-ийг харъя гэлээ. 거기에 의인이 형통하면 모든 성읍이 즐거워한다고 그랬고요. За сургаалт ус 10-ийн 11 11-ийг харах юм бол энэ чинь юу гэж зөвхт хүмүүс дэвчгэд бүх хүмүүс баярлнаа гэсэн байна. Хотоороо баярлна. 그 지금 읽었으면 좋겠는데 이렇게 읽어보는 게 좋을 것 같아요. 예. За би эндээс уншия. Зөвтүүдийг дэвчгэд хотоороо баярлах, буруутууд мөхөхөд уухай хадах, чигт шудраг хүмүүсийн өрөөлөөр хот нь дэвжин дээшлэх, буруутуудын ам түүнийг доош нураах гэсэн. 아멘. 하나님은 모든 사람을 위해서 의인은 형통케 하시고 또 악인은 패망하게 하시는 거예요. 근데 бурхан яасан бэ? Бүх хүмүүсийн төлөө тий зөвхт хүмүүсийг өргөмжилдэг, өгсгөж дэвжээдэг бол харин бүх хүмүүсийн төлөө мөн хорон муу хүмүүсийг доош нь дардаг гэсэн. 하나님 앞에 의의가 자기를 복되게 만들고 다른 사람에게 좋은 걸 주고 그 결과로 자기를 복되게 만드는 거죠. Тэгээ бурхны өмнөх зөвхт байдал нь яадаг гэхээр бусдыг одоо бурхны өмнө би зөвхт байх гэдэг чих нь бусдыг өмнөөс хүч болдог гэсэн тийм. 악은 결코 하나님이 용납 안 하신다라는 것을 우리 모든 인생들이 알면 좋은데 다 모르고 있습니다. Тэгээ харин бузар муу зүйлсүүдийг бурхан хүлээн зөвшөөрдөг юм аа. Тэгээ эсэргүүцдэг юм аа гэдгийг уул нь бүх бүтээлүүд бүх хүмүүс ингэж мэдэх хэрэгтэй байгаа. Тэгээ харамсалтай нь тэрийг ингэж мэдж байгаа хүмүүс юу вэ? Олон биш байгаад байна. 광야에서 율법을 처음 주실 때부터 악인은 반드시 그 악을 제거하라고 말씀하셨어요. Тэгээ бурхан анх цөлд одоо хуулийг өгч явах үедээ л чи бузар мууг чигшээрэй гэж ингэ хэлсэн байдаг. тэрнээс хавлаад 그래서 다른 사람을 보호하고자 하는 하나님께서
사람을 사랑하는 그 하나님의 마음이 악을 제거하는 것으로 그렇게 나타나는 겁니다. За тэгээ харин яадаг гэхээр тэгснээрээ бурхан яасан бэ? Тэгэх юм бол би чамайг хамгаалж чаднаа. Тэ бусд хүмүүс чамаар ингээ хүчрхүүчнэ. Тэ гэсэн утгаар уул нь яваад байгаа байхгүй. Гэхдээ хүмүүс харин тэр бурханы тэр сэтгэлийг ингээд ойлгох хүмүүс олон биш байгаа гэдэг. 그 악인을 징벌하면 모든 백성들이 그것을 보고 두려워서 악을 행하지 않는다고 그렇게 말씀하셨죠. Тэгээ бурхан тийм учраас яасан гэхээр хорт нэгнүүд одоо бозар муу те эзний үгийн дагуу биш хүмүүст яаж юм гэхээр сахилгажуулалтыг өгч байгаа те. Тэгэхээр сахилгажуулалтыг өгөхийн нөгөөд шийтгээд тэгснээр ингэсний гол зорилго нь ч гэсэндээ үүнийг хараад ч болтугай хүмүүс одоо замаасаа эргээсэй гэсэн бурханы хүсэл бас байгаад байна. 우리가 본문 45절, 46절 읽었습니까? 아니요, 제가 안 읽었어요. 예, 그럼 여섯 번째 제목 말하겠습니다. 네, 자, 이틀 13인 6 дахь сэдвүүгээ оръё. 악인을 제함으로 나라가 견고해짐. За, юу муу нэгнийг устгаснараа улс амар тайван босно гэсэн. 45절, 46절이고요. За 45, 46 дахь эшлэл байгаа. 여기에 설명을 지금 미리 해보려는데요. 그래요. 예, 예. 읽을까요, 목사님? 예, 읽어주시죠. 예. Сая энэ агуулгыг хэдүүлээ сая түрүүлээ ярьчлаа гэнэ. Гэтэ би 45, 46-г уншия. Харин Соломон хаан өрөөгдөж Давидын сэнти эзний өмнө мөнхийн мөнхөд бат тогтох болно гэв. Тэгээд хаан Ехоядагийн хүү Бенаяд тушаал буулгасанд тэр гадагш гарч Шимэйг хөнөв. Тэр ийхүү өв. Ингээд хаанчлал Соломоны гарт бат атгаглаа гэсэн. 아멘. 하나님께서는 시므의 죄를 그 행한 그대로 갚으셨다라고 되어 있고요. За тэгээ бурхан харах юм бол энэ дэр юусэн бэ бурхан Шимэйг хийснийхэн дагуу түүнийг одоо түүнд үйлцээ гэж хэлсэн. 죄 지은 사람을 모두 벌하는 것이 아니고 뉘우칠 기회를 주셨는데 뉘우치지 않는 자를 벌하시는 거죠. За бурхан хэнийг шийтгэдэг вэ? Гэвэл бүх хүмүүнийг шийдэхгүй. Угаасаа бүх хүн гэмтэн. Гэхдээ бурхан яадаг гэхээр хүн болгонд гмийг гэмших боломжуудыг өгдөг. Гэтэл тэр боломжуудыг алдсан хүн өөрөө яадаг гэхээр эзнээс шийдвэрлийг авахар зогсоолно гэсэн. 뉘우치지 않는 죄를 징벌하셔야만 하는 이유가 반드시 그렇게 하셔야만 하는 이유가 그 다음 절입니다. За тэгээд харах юм бол яаж юм гэхээр яагаад одоо тэр хүмүүсийг гэмших боломж өгөөд байхад гэмшихгүй байгаа хүнийг яагаад одоо устгах ёстой вэ? Шитгэх ёстой вэ гэхээр хэдлээ тэрийг дараагийн ишлэлээс нь одоо харж болно. 45절 말씀과 같이 그 나라의 견고함을 위해서 나라의 건강함을 위해서 그 악은 제거되어야 하는 것입니다. Тэгээ яагаад тэгэхээр 45 дахь эшлэл дээр байгаа гэсэн. 45 дээр харах юм бол бурхан яагаад заавал тэр хүнийг устгах ёстой вэ гэхээр тэгжээж улс орон бат тогтох учраас түүнийг заавал одоо зайлуулах ёстой гэж хэлсэн. 이것은 마치 온몸의 건강을 위해서 병든 부분을 이렇게 제거하는 것과 똑같은 원리이죠. Энэ юутай адилхан бэ гэхээр нэг бүтэн амийг аврахын тулд одоо нэг хурууг тасахтай адилхан гэсэн үг. Тэ? Тэр өвдсөн хэсгээ авахтай адилхан гэсэн үг. 그래서 나라 전체를 위하는 왕은 악한 자를 제거하는 일을 반드시 해야만 하는 것입니다. Бид нэр одоо тэр хаан гэдэг хүн яах ёстой вэ? Тухайн улсыг бодох ёстой томор. Тийм учраас тэр бүтэн улсыг хамгаалахын тулд тэ юу хийх ёстой вэ? Алийг зайлуулах вэ гэдэг бид бас мэддэг байх ёстой. 잠언 25장 5절 한번 누가 읽어주십시오. Хин нэг нь 6 дүүс 25-ын 5-ыг уншиж өгөөрэй. Сургаал дүүс 25-ын 5. За 25-ын 5. Хааны өмнөөс буруу хүнийг холдуулсагаа хааны сэнтийн тэгвэл зөвхт байдал
아, 아멘. 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 그 나라의 견고함은 어, 의가 많아지고 악이 제거될 때 그 나라가 견고해지는 것이고요. За энэ дээр тэгсэн тийм ээ зөвхт байдал муу нэгэн цэвэр шигдэж зөвхт байдал тогтох үед улс оронд инх тайван тогтноо гэсэн тийм бат байдал тогтноо гэсэн. 솔로몬의 나라가 부강하게 세워진 것도 이런 조건이 됐기 때문에 부강한 나라가 될 수 있었던 것입니다. Соломоны хаан бат тогтсон шалтгаан яг энэ дээр гарч ирж байна тийм ээ. Ийм шалтгаан байсан учраас Соломоны хаан улс бат тогтсон юм аа гэсэн. 인정에 매여서 어떤 그 인정 때문에 그 악인을 제거하지 않는다고 하면은 솔로몬의 나라는 견고한 나라가 될 수 없겠죠. Хэрвээ магадгүй үтгийн Соломон хаан тий гээд хүнд таалагдах гэдэг ч юм уу тий одоо зөв бурууг яах гээд арайч болохгүй муу гэдэг ч юм уу ингэж хүлээж авсан бол яах вэ? Улсын оронд бат тогтно гэдэг үг энд бичигдэхгүй байхсан баг тийм ээ. 악을 용납하지 않는 것이 선을 사랑하는 참된 마음입니다. Харин зөвийг бид нэр хүлээн зөвшөөрөхгүй байх нь юу вэ? Харин бид нар бурууг хүлээн зөвшөөрөхгүй байх нь зөвийг хайрлаж байгаа одоо зөв сэтгэл байгаа. 3장, 이 시간 얼마 없지만 3장으로 들어가겠습니다. За 3장의 목사님. 네, 3장이요. За хэвлээ одоо 3 дугаар ишлэл рүү 3 дугаар бүлэг рүү оръё. 1-р хад 3 дугаар бүлэг. 3장 핵심 내용은 솔로몬이 하나님께 지혜를 구함. 이게 3장의 내용입니다. За 3 дугаар бүлгийн гол зүйл нь болохоор юу вэ? 1-р хаадын гол сэдэв нь болохоор Соломон мэрэгэн ухааныг хүсэмжилсэн гэсэн. 여기에는 솔로몬이 무엇 때문에 지혜를 구했는지 그것을 우리가 알아야 하는 것이고 지혜를 얻은 결과가 무엇인지를 우리가 이 두 가지를 알아야 합니다. За хэдүүлээ энэ дээр харах юм бол Соломон яагаад юуны төлөө мэрэгэн ухааныг хүсэмжилсэн бэ тэ гэдэг талаар хэдүүлээ бас харах боломжтой байгаа. 솔로몬이 지혜를 구한 그 마음을 우리가 이해하면은 우리도 올바른 통치를 하는 자가 될 수 있는 그런 마음이 되는 거예요. Бид нэр харах юм бол Соломоны одоо тэр мэрэгэн ухаан эзнээс гуйж байгаа шалтгааныг хэдүүлээ бас бүрэн яг зөвөр ойлгох юм бол бид ч гэсэн бас тэр мэрэгэн ухааны талаараас ингээд зөв ойлголтыг бас авах бөгөөд бид ч гэсэн бас ингээд залбирлахаас сэдвээр ингээд бас бодолтож үзэх хэрэгтэй болно. 지혜를 구한 것은 통치를 위해서 구한 것이고요. Нэгдүгээр эзнээс мэрэгэн ухааныг гуйсан шалтгаан нь одоо хаанчлахын тулд гэсэн ард түмний хаанчлахын төлөө гэсэн. 나라의 통치를 하나님에 의해서 이루어 가겠다는 그런 올바른 생각을 솔로몬이 갖고 있었던 거죠. Соломонд ямар бодол өссөн гэхээр би энэ ард түмнийг эзэн бурхны өмнө одоо хүслийнхэн дагуу зөвөр удирдах юмсан гэсэн ийм зөв бодол байсан. 하나님의 통치를 받은 그 결과는 놀라운 나라의 부강함으로 나타나게 되었습니다. Тэгэхээр бурхны одоо тийм удирдлаганд ор байгч улс нь тий өсөн нэмэгдэж тий өнөр өтгөн болж амар тайван байх тий ийм одоо учиртай байсан тий. 그래서 본문 말씀은 다음 주에 또 하도록 하겠습니다. Хэдүүлээ одоо яг нөгөө үндсэн агуулга руугаа эх 7 хоногт оръё. 기도하고 마치겠습니다. Өнөөдөр хэдүүлээ энэ хүртэл ингээд залбираад дуусгая. 하나님의 통치를 받는다는 것이 악을 미워하고 선을 사랑하는 것이라는 것을 알게 하시니 감사합니다. Эзэн минь таны удирдлагыг аавна гэдэг нь бузармуугаас би гараад татаж харин зөв рүү чиглэх гэдгийг ойлголоо. 악이 무엇인지 알려주실 때 그것을 버리지 않으면 하나님의 통치를 받을 수 없게 됨을 고백합니다. Эзэн минь таны сануулга ирж буруу зүйл нь юу вэ гэдгийг сануулах үед түүнийг өтөр түргэн хүлээж аваад ирэхгүй бол
буруудах за аюултай гэдгийг бид бас ойлголоо. 하나님은 모든 악을 제거하시는 분이심을 굳게 생각하게 하여 주시옵소서. Эзэн минь та бүх бурууг эсэргүүцэж бүх хурамгийг эсэргүүцдэг нэгэн гэдгийг бид бас ойлголоо. 악과 함께 버림받지 않도록 말씀의 악이라고 하는 것을 모두 버리게 하여 주시고 Эзэн минь бид хорон муу, худал хуурмаг, бузар муугаас бутай хамт сүт хөгтөхгүй тулд таны талд бат зогсоход тусалж өгөөч. 선하신 하나님의 뜻만 굳게 붙잡게 하여 주시옵시고 Зөвхт эзэн бурхны зөвөөс л зуурхад туслаач эз. 저희가 옳게 여기고 받아들인 하나님의 말씀의 뜻을 언제나 평생 끝까지 붙잡게 하여 주시옵소서. Эзэн минь бид эзнээс өгөгддөг зөвхт үгнээс л бат зууран амьдрахад туслаач. 말씀을 마음에 굳게 지킴으로 하나님의 돌보심과 하나님의 보호하심과 인도하심을 받는 자가 되게 하여 주시옵소서. Эзэн минь таны үгнээс бат зуурснараа таны үгэл дуулууртай дагснараа бидний бодол санаа бидний сүнс бие махбод таны хүнд зөв байхад туслаач. 예수님의 이름으로 기도하옵나이다. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. Амен. 수고하셨습니다. 네, 수고하셨습니다, 목사님. 네, 감사합니다. 오늘은 많이 추운, 하실 말씀. 많이 추운 날씨에 건강하시고요. 다음 주에 네. 반갑게 뵙겠습니다. манайхаа хүйтэн өдрүүд одоо үргэлжлэх баха. Эрүүл энх байгаарэ. Эх 7 хоногт уулзцгаая гэж. 맛있대. За баяртай.